Хатан чимхүүг. За 46 захируулан холбох үгсийг олоорой гэж байна. За захируулах холбох үгс гэдэг нь юу юм гэхээр хоёр үгийг хооронд нь холбож орон цаг, зорилго, шалтгаан зэрэг утга илтгэдэг. За тулд, төлөө, хүртэл, хойно, наан, цаана гэх мэтлэнгийн энэ үгсийг одоо захируулан холбох үг гэж хэлдэг. Жишээлбэл сурахын тулд, шалгалт өгөхийн тулд сургалтанд сууж байна гэх мэтлэнгээр. Тэгэхээр тулд, төлөө, хүртэл гэдэг нь зөв байна гэсэн үг. Шалгалт өгөхийн тулд хичээлээ хийж шээ. Шалгалт өгөхийн тулд хичээлээ хийж байгаа. За дараагийнх нь болохоор монгол хэлний өгүүлбэрийн гишүүдийн зөв дарааллыг олоорой гэж байна. Subject, object, verb буюу энэ D хувилбар байна. Өгүүлэгдэхүүн эхлээд аав, алим, авуу гэхэд аав гэдгийнх өгүүлэгдэхүүн, алим гэдэг нь шууд төсөгдөхүүн буюу өгүүлэнд өртөж байгаа юм өгүүлэх үү, үйл үг нь. Тэгэхээр өгүүлэгдэхүүн, шууд төсөгдөхүүн, өгүүлэхүүн гэсэн энэ өгүүлбэрийн байраар байна гэсэн үг. Өгүүлбэрийн байраар. За 48 монгол хэлний өгүүлбэрийн хамгийн ихэнд байрлах гишүүн юу юм гэхээр өгүүлэгдэхүүн байна, тийм ээ? Өгүүлэгдэхүүн. Өгүүлэгдэхүүн байна. Өгүүлэгдэхүүн. За өгүүлэгдэхүүн гэдгээс монгол хэлний өгүүлбэрийн төгсгөлд байрлах гишүүн бол энд юу вэ? Өгүүлэхүүн байгаа. Тэгэхээр өгүүлэхүүн гэдгийг сонгох нь байна. За үйл байдлыг дүрслэх язгуураас бүтсэн үйл үгийг олоорой гэж байна. За энэ дээр 50 дээр болохоор зэрэг үйл байдлыг дүрслэх язгуур, дуурайх язгуур, дүрслэх язгуур гэх хоёр англи гэсэн тийм үү? Тэгэхээр бяцлах, бутлах, хаглах гэх мэтлэнгийн энийх бяц, бут, хаг гэсэн энэ үгсийг юу гэх нь гэхээр дүрслэх язгуур гэж хэлэх нь байна. Тэгэхээр бяцэлцэн өндөгний хальсыг бяцлаатах, бяцэлцэн байна гэх юм бол энэ нүдэнд чинь дүрслэгдээд харагдаж байгаа юм хэлээд нь шүү дээ. За 51 дээр явцнах, харцнах гэдэг үгсийн энэ байдлын эзна гэсэн дагавар төр үйлдэх байдал. Зайлв чи миний энэ цүнхийг нэг барьзанжээ да гэдэг. Барьзанжээ гэх юм бол энэ чинь төр бариулах гэдэг шүү дээ. Барьчих гэх юм бол яаж ийн вэ? Бүр мөсөн өгөх гэдэг юм. Тэгэхээр барьзна гэдэг нь маань эзна гэдэг нь төр үйлдэх байдлын дагавар байна гэсэн үг. За дараагийнх нь захин орчинд асуух үг тусна бичнэ. За нэгдүгээр тусдаа бичнэ. Тэгээ явж байгаа юм уу? Нөгөө болж байгаа юм уу гэдэг нэг тест байсан шүү дээ. Яг түүнтэй адилхан. Явж байгаа юм уу гэд хувилбар байна. Явж байгаа юм уу? Явж байгаа юм уу? За 53 дээр тооны нэрээс зөв бичсэн үгийг олоорой гэж байна. 6 дугаар гэдэг. Нөгөө зөв бичих дүрм дээр бас гарч ирсэн тийм үү? 6 дугаар биш 6 дугаар гэдэг. Тэгэхээр 6 дугаар. За дараагийнх нь энэ би хувилбар нь тэгэхээр нийлүүлж чинь дугаар гэдэг юм. За 54 дээр идэвхгүй эзэн төвөл үгийг олоорой гэж байгаа. За энэ эзэн идэвхтэйгээр хийхгүйгээр эзний идэвхтэй үйл биш. Идэвхгүй үйлээр. За энэ явах гэдэг дээр бол идэвхтэй эзэн идэвхтэй үйл хийн штэ. Явна, ирнэ, босно идэвхтэй үйл хийн. Эзний идэвхтэй үйл. Шатах гэдэг бол идэвхгүй. Эзэн бол ямар идэвх гаргаагүй байхад өөрөө маслат ч юм уу те шатж байгаа. Энэ бол идэвхгүй үйл гэж хэлээд байна. Тэгэхээр D хувилбарыг сонгох нь байна. Идэвхгүй эзэн төвөл гэхээр. Идэвхгүй эзэн төвөл.
Тэхгүй эзэн тэгэл. За тусах хууль үгийг олоорой гэж байна. За тусах хууль үгийг яаж ялгах вэ гэхээр зэрэг юуг гэсэн асуулт асуув. Тэгээ үйлэнд өртөж байгаа юм байвал, үйлэнд тусан өртөж байгаа юм байвал тусах хууль үг гэсэн үг. Тусах хууль үг. За бичнэ гэж байна. Юуг бичих вэ? Захиаг бичнэ, шүлгийг бичнэ, хичээлийг бичнэ, тийм ээ. За тэгэхээр яв гэдэг дээр юу гэсэн асуулт байна. Юуг явах юм? Болохгүй. Хаашаа явах юм? Хинтээ явах юм? Тийм ээ. Юугаар явах юм гэж болж байгаа. Ир гэдэг дээр мөн адилхан. Тэгэхээр энэ дээр бич гэдэг үг бол тусах хууль үг байгаа. Тусах хууль үг гэдэг маань үйлэнд өртөж тусаж байгаа юм буюу объект өмнөө захирна гэсэн үг. Тэгээ энийг яаж мэдэх вэхээр асуулт тавь. Юуг хэнийг гэсэн асуулт тавь. За суу гэдэг дээр юуг суу гэж болохгүй. Хаан суух юм? Хинтээ суух юм? Хизээ суух юм? Тийм ээ. Тэгэхээр энэ эс тусах хууль үг байна. За 56 дээр үйлдэгт хэвийн игд дагаврыг буруу хэрэглэсэн жишээ олоорой гэж байна. За игд гэсэн дагавар бол яадаг вэ гэхээр зэрэг нөгөө яасан сэтгэлд бодогдох гэж энэ бол нөгөө юун дээр болж штэ. Зүй тогтлороо болж идэг юм байна тийм ээ. Гэтэл одоо энэ дээр ажил явагдах гэдэг нь буруу болчихж байгаа. Ажил явагдах. Ажил бол явагдах гэхээр ажил өөрөө ингээл босоод хийгээл яваад байдаг юм шиг тийм ээ. Тэгэхээр энэ явагдах гэдэг энэ хэлбэр бол буруу байгаа. Ер нь бол яадаг юм бэ? Яагаад энэ игд гэдгийг залгадаг юм бэ гэхээр энэ эс тусах үйл үгэнд игд гэсэн дагаврыг залгах ёсгүй юм байна. Яв гэдэг маань эс тусах үйл үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр игд гэсэн дагаврыг залгаж болохгүй гэсэн үг. Тэгэхээр ард талд нь өччих эс тусах үйл үгэнд игд гэсэн дагаврыг залгахгүй. Барь гэдэг бол юуг барих юм? Чаныг барих юм уу? Хүнийг барих юм уу? Тусах үйл үг байгааз бодогдно гэхээр бодох гэдэг бол тусах үйл үг. Юуг бодох юм? Хүнийг бодно, ээжигээ бодно. Дарах гэдэг чинь юуг дарах юм? Арцыг дарах юм уу? Юуг дарах юм тийм ээ? Тэгэхээр чулууг дарах юм уу? Тэгэхээр энэ дээр тусах үйл үгэн дээр бол игд гэсэн дагаврыг залгаж болж байна. Харин эс тусах үйл үгэн дээр бол игд гэсэн дагаврыг залгаж болохгүй юм байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй манайхаа одоо сүүлийн үед яг ажил явагдаад байна. Тэгж ингэж ингээд дандаа зохион байгуулагдж байна. Ажил хийгдлээ гэд ингээд идэг. За 57 дээр Монгол хэлний үгийн нөхцөлийн үндсэн шинж аль нь вэ гэж байна. За монгол хэлний үгийн нөхцөлийн үндсэн шинж нөхцөл бол яадаг вэ гэхээр үгийн үндсэнд залгаад хэлцэн хийсвэр харьцаа үүсгэнэ. Тэгэхээр энэ ди хувилбарыг сонгох юм байна. Ди хувилбар. Ди хувилбар. За 58 дээр дан туслах үгээс бүрдсэн хэсгийг олоорой гэж байна. Дан туслах үгээс бүрдсэн. За туслах үг гэдэг маань ямар үг юм бэ гэхээр зэрэг гол үгс туслах үгс гэж ангилдаг. За гол үгс туслах үгс нь юу юм гэхээр үгийн сангийнхаа бие даасан утгагүй үгийг яах нь дагаж ордог. Тусдаа гишүүн бие дааж гишүүн болтгоо гэсэн үг. За бөгөөд төлөө, шүү, да гэх мэтлэнгийн туслах үгнүүд байна. Жишээлх юм бол энэ дээр 58 дээр бол э хувилбарт байгаа бөгөөд төлөө шүү явлаа шүү гэхээр явлаа гэдэгтэйгээ хамт л хэрэглэгдэн шүү гэдэг. Тэр энэ туслах үг байгаа юм. Явлаа гэдэг нь гол үг байна. За 59 цас хэмээх үгийг буруу хэлбэржүүлсэн үгийг олоорой гэж байгаа. За нөгөө тоолж болдгүй хорвоо ертөнцийн байдаг байгалийн үзэгдэл дээр олон тооны дагавар залахгүй гэсэн юм заасан шүү дээ. Тэгэхээр цаснууд будран орно гэхээр буруу болчихж байгаа. Цаснууд цас будран орно гэвэл зөв. Цаснууд гэхээр л буруу болчихж байгаа юм тийм ээ.
тий. Гурилнууд бужигнаад байна гэж ярихгүй ш. Гурил гэхээр одоо гурилыг чинь нөгөө тоолж болтгүй. Ширхэгчлэн тоолж болтгүй юм байгаа ш. Одоо гурил, эсэн чихэр, будаа, элис гэдэг. Тэгэхээр эднэрийг бол алтан тооны дагавар залахгүй гэсэн үг. За 60 дээр би сургуульдаа ирлээ гэсэн өгүүлбэртэй утгын хувьд адилхан. Би сургууль руугаа ирлээ. Би сургууль руугаа ирсэн шүү ээжээ. Би сургуульдаа ирчлээ гэдэг ингээ утастай тийм үү. Тэгэхээр энэ ди хувилбар ижилхэн байна гэсэн үг. За 61 дээр дараах өгүүлбэрт үйл үгийн аль хэвийн нөхцлөөр хэлбэрсэн байна вэ гэж байна. За дүүмэн надтай хоол хийлцэв. Тэгэхээр энэ дээр илц гэсэн дагавар байна. Энийг гурвалжин тэмдгээр тэмдэглэчээрэй. Илц. За тэгэхээр энэ илц гэдэг дагавар бол ямар дагавар вэ гэхээр зэрэг хамтран үйлдэлцэх хэв. Хамтран үйлдэлцэх хэв. Хоёр ба түүнээс дээш хүн л яг хийгээд нь штэ. Хоол хийлцэн гэхэр чинь надтай хамт хин хийгээд байна. Дүү хийгээд байна тийм үү? Бид ногоо тарилсан одоо багштайгаа ногоо тарилцав. Гэх юм бол олон хүний хийсэн үйл байгаа. Тэгэхээр энэ хамтран үйлдэлцэх хэв. За 62 дээр язгуур бүтээвэр бүхий үгсийг олоорой гэж байна. За язгуур бүтээвэр гэдэг маань нөгөө эхний хичээл хэлцээ онол дээр өгшин ярьсан. Идэвхтэй язгуур, идэвхгүй язгуур, нэр язгуур, үйл язгуур, дуурайх, дүрслэх гэх тийм ээ. Тэгэхээр язгуур гэдэг бол тухайн үеийнхээ утгыг хадгалсан цаашид задрахгүй энэ хэсгийг хэлээд байгаа юм. Тэгэхээр язгуур гэхээр энэ дээр айл, ам, ном гэдэг хэсэг байна. Айл, ам, ном. Энэ хэсэг бол айл, ам, ном. За энэ язгуур бүтээврээ. За үгийн сан утга зүйн сорил одоо эхэлж байна. За үгийн сан утга зүйн сорилоо бүгдээрээ гаргаарай. За үгийн сан утга зүйн онолын асуудлыг багш нь орцсон тийм ээ, ойролцоо утгатай үг нэтрэгээд. За орох гарах. Гарах орох виз олгоход тус бүр $25. За түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют. За энд холбоос үг буюу холбох үгийг нөхөж бичиж байгаа юм. Тэгэхээр орох гарах болон гарах орох виз олгоход тус бүр $25 эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют өгнө гэж. Энэ болон эсвэл гэдгийг сонгох нь. За энэ бол бас үгийн сан утга зүйн тест бол та нартай ойрхон уншаад ойлгочих нь. Орох гарах болон гэдгийг сонгох нь байна. За дараагийнх нь 2 дээр цэгийн оронд тохирох хэсгийг олоорой. Хөрөнгийн зардал 102.4 тэрбум төгрөг буюу 23.4% буурсан боловч урсгал зардал 196.7 тэрбум төгрөг буюу 5.9% өсжээ. За тэгэхээр энэ дээр ди хувилбарыг сонгох нь. Ди хувилбарыг сонгох нь. За завсарлахгүй одоохондоо арай завсрах 8 гээд нэг завсарлаа 5 минут амна. За бүгд нэг утгын зүйлчлэл хамрах. За утгын зүйлчлэл гэдэг юу юм бэ гэхээр зэрэг зүйлээрээ одоо нэг төрөлт гэсэн үг. Нэг төрлийнх гэсэн үг. Жишээлх юм бол одоо байгалийн талаар нэг юм уу, эсвэл оюуны талаар ч юм уу, эсвэл гэрийн эд хэрэгслийн талаар ч юм уу ингээд нэг төрөлт байх юм бол түүнийг нэг утгын зүйлчлэл гэж авч байгаа юм. За энэ дээр 3 дугаар тестэн дээр аль нь зөв бэ нөхөр энэ C хувилбар буюу нагац, авга, үеэл, жичи, зээ, бүл гэж. Тэгэхээр энэ бол бүгдээрээ яг ах トゥ садан төрлийн зүйлчлэл шүү дээ. Утгын зүйлчлэлээрээ. За гэтэл энэ дээр хөндөй, жавар, жалга, овоо, гүвээ, тал гэд ингээд явцсан. Тэгсэн чинь энэ дээр юу нь одоо илүүтч вэ
гэхээр зэрэг одоо яах нь жавар гэдэг нь илүүцчих. Од нар сар гэд ус агаар гэд энэ утгын зүйлчлэлээр уул нь байгалийн үзэгдэл явжсэн чинь энд үүр гэдэг юм ороод ирчихэж байгаа. Тэгэхээр биш болчих. Үүр. За дөрөвт нь үгийн сангийн утгаараа сондгоорх үгийг олоорой гэж. За дөрөвт нь утгаараа сондгоорх үг нь юу юм гэхээр си буюу мордох гэсэн үг байна. Мордох. Мордох. За мордох гэдэг нь бол одоо энэ зооглох, бараалхах, толлох гэдэг үгийн сангийн утгаар нь үгийг дээд найруулгах, доод найруулгах, дунд найруулгах. За доод найруулгахыг нь доромж үг, дээд найруулгыг нь хүндэтгэлийн үг гэж ангилдаг. За тэгэнгүүт зооглох, бараалхах, толлох гэдэг нь бол дээд найруулгын үг буюу хүндэтгэлийн үг хэллэгээр байгаа. Хүндэтгэлийн үг хэллэгээр. Энд мордох гэдэг нь бол дунд найруулга буюу жирийн үг байна. Жирийн үг. Тэгэхээр син байна. За амлалт, амт, амсар, амавч гэж. За энэ нэг язгууртай үгийг олно эндээс. Бүгд ам гэдэг үгнээс өсөлттэй үг байгаа энэ дээр. Тэгэхээр ам гэдгээс үүссэн ямар үг байна гэдгийг эндээс харна гэсэн үг. За амгалан гэхэд бол амаас үүсэхгүй тийм ээ. Амраг гэхэд амаас үүсэхгүй. Амгаа гэхэд амаас үүссэн. Аманда хийдэг имийг юу гэдэг нь? Амгаа гэдэг байгаа. Амар мэндийн амар, амар хэлбэрийн амар бол амаас үүсэхгүй. Тэгэхээр энэ дээр 5-ын C буюу амгаа гэсэн энэ үгийг сонгох нь байна. Ам гэдэг язгууртай үгийг л энэ дотроос олно л гэсэн үг. Нэг язгууртай үгийг төрөл үг гэж хэлдэг. Ам гэдгээс үүсэлттэй энэ үгийг төрөл үг гэж хэлдэг. За 6-ад нь цэгийн оронд ойролцоо утгатай үгийг олоорой гэж байна. За ойролцоо утгатай эсрэг утгатай үг гэдэг бид мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ даврах, амтших, ирэмших, хитрэх гэсэн үг байна. За тэгвэл энэ дээр өөхших гэдэг үг байна. Өөхших. Өөхших гэдэг нь бол юу байх нь вэ? Хитрэх, амтших, даврах гэсэн утгатай үг юм. Даварна. Хадуурн, гажин, дэвшин гэхээр биш болчихж байгаа. Тэгэхээр эндээс ойролцоо утгатай үгийг олох нь байна. За бүгд ойролцоо утгатай үг хэсгийг олоорой гэж байна. За 7-д нь энэ дээр гамнах, ариглах, химнэх, хямгадах гэдэг нь болчихж байгаа. Тэгэхээр гамна нь, ариглана, химнэн, хямгадна гэхээр бүгд нэг химнэх талаар л байгаа даа шүү дээ. Бүгд химнэх талаар байгаа. Тэгэхээр энд болж байна гэсэн үг. За дараагийнх нь юу гэж юм гэхээр бүгд ойролцоо утгатай үг хэсгийг бол бүгд ойролцоо утгатай үгийг олоорой гэж байна. За тэгэхээр энд бүгд ойролцоо утгатай үгийг олохоор зэрэг аль нь байна вэ гэхээр C буюу авирах, мацах, асах, өксөх, дээшлэх гэсэн үг байна. Дээшлэх. Утга ойр үгсийг л ойролцоо утгатай үг гэж хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Утга нэг бол ойр үгсийг. За авирах, мацах бүгдээрээ нэг дээшигээ өксөх гэсэн утгатай шүү дээ. Дээшлэх. За. Дараагийнх нь бүгд төрөл үгээс бүрдсэн хэсгийг олоорой гэж байгаа. Бүгд төрөл үгээс бүрдсэн хэсгийг бол. За төрөл үгээс бүрдсэн хэсэг нь төрөл үг гэдэг маань нөгөө нэг язгууртай үгийг хэлнэ гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо ургамал, ургах гэдэг ингээ явж ийсэн ураглах гэдэг үг ороод ирэхээр энэ төрөл үг биш болчихж байгаа юм. CA дээр ураглах гэдэг. За урах, уран гэж хэлжсэн урам гэдэг үг ороод ирэхээр биш болчихж байгаа юм. За тэгвэл энэ дээр сэр гэдэг язгууртай үг байна. Сэргэг, сэрэмж, сэргэлэн, сэрэх, сэргэлт гээд бүгдээрээ сэр гэсэн язгууртай үг. Сэр. За тэгэхээр сэр гэсэн язгууртай үг байна гэж ингэж байна. Сэр.
За дараагийнх нь шууд утгаараа байгаа үгийг бол за шууд утгаараа байгаа шилжсэн утгатай үг гэдгийг бид нэр хэлжсэн тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр юу гэжсэн? Шууд утга, шилжсэн утга гэдэг. Тэгээ шууд утга гэдэг нь юу ах вэ? Гол гаргах гэдэг дээр тайлбарлаж ирсэн шүү дээ. Гол гаргах гэдэг. За тэгвэл энэ дээр шууд утгаараа байгаа үн юу юм бэ гэхээр өрх татах. Өрх татах гэдэг нь шууд утгаараа байна. Өрх татах. За өрх татах. За энэ шууд утгаараа байна. Амаа татах гэдэг нь дуугаа байх гэсэн үг шүү дээ, тий. Тал тохой татах, дутах гэсэн үг тийм ээ. Өрцөө татах, өрц татах гэдэг. Өлсөх гэсэн үг. Тэгэхээр энэ өрх татах гэдэг нь шууд утга байна. За 11 нь бүгд үгийн сангийн нэг зүйлчлэлд багтах үгийг олоорой гэж байна. За багш нөгөө хуучин үг, шинэ үг, нутгийн аялгауны үг гэд заасан шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээрээс одоо бүгдээрээ олно гэсэн үг. Бошиг, бээл, бээс, говьчуур, улаач, тахар буюу бүгд хуучин үг. Хуучин үг байна. Тэгээ одоо бусдын дээр нь болохоор зэрэг нэр томьёо, жирийн үг, хүндэтгэлийн үг, холимог байгаа. Одоо энэ дээр инженер барилга ингээ явж исэн ясаа нэр томьёо холилдсон байх жишээтэй. Түрээс татвар бонд гүйцэтгэл хөлөг өргөө гэд сарвуу мэлми алдар гэд ингээд хүндэтгэлийн үг юуны доромж үг буюу доод найруулгын үг холилдсон байх жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ дээр бошиг бээл гэдэг нь бол хуучин үг байна. Бүгдээрээ хуучин үг. Хуучин үг байна гэж. За 12 бүгд эсрэг утгатай үгийг олоорой гэж байна. За эсрэг утгатай үг нь ямар үг вэ? Гэхээр зэрэг халуун хүйтэн тийм ээ. Энэ эсрэг утгатай үг байгааз халуун хүйтэн аз эз гэдэг. За тэгсэн чинь нөгөөтг чи юу болсон? Жаргал цэнгэл гэдэг ойролцоо утгатай үг ороод ирчин тийм ээ. Тэгэхээр биш болчихж байгаа. Тэгэхээр илүү дутуу, орлого зарлага, зөв буруу, хойш урагш гэдэг ди хувилбар бол бүгдээрээ эсрэг утгатай үг. Тэгэхээр бүгд эсрэг утгатай үг гээл гэх юм бол бүгдээрнгийн яах нь эсрэг утгатай үгийг л олно. Бүгд эсрэг утгатай байх хэрэгтэй гэдгийг сайн бодох хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр юу байж болохгүй гэсэн үг. Нэг нь ойролцоо утгатай байж болохгүй гэсэн үг. За дараагийнх нь 13. Цэгийн оронд тохирох үгийг олоорой гэдэг чинь. За цэгийн оронд ямар үгийг тохирох вэ гэхээр бас нөгөө холбоос үгнүүдээс тохирохыг нь олох юм. За Монгол улсын хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын хүйтний оргил харин хамгийн нам дэрцэг нь. За энэ харьцуулаад байгаа юм. Хамгийн өндөр, хамгийн нам гэд харьцуулаад байгаа. Тиймээс одоо эсрэгцсэн харьцааг илэрхийлж байгаа учраас харин гэсэн холбох үгээр халуулж байгаа. Хамгийн өндөр нь тэр Алтай таван богдын хүйтний оргил, хамгийн нам нь Говьалтай аймгийн Номингийн Илс хотгор юм а гэж. Тэгэхээр энэ дээр харин гэдгийг сонгох нь. За 14 дээр цэгийн оронд тохирох үгийг олоорой гэж байгаа. Монгол улсад элчин сайд нь хуулийн дагуу төрийн тусгай албан хаагч Монгол улсын ерөнхийлөгч томилж игүүлэн татдаг гэж. За энэ дээр юу гэж юм гэхээр зэрэг төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч томилоод игүүлэн татдаг. Тэгэхээр бөгөөд гэдэг үгийг сонгох нь байна. Элчин сайдаар явж байгаа хүнийг бол хэн томилдог байх нь вэ? Ерөнхийлөгч томилдог байх нь байна. Ерөнхийлөгч томилдог байх нь ш. За дараагийнх нь 15-ыг харъя. Бүгд нэр томьёо бүхий хэсгийг олоорой гэж байгаа. За нэр томьёо гэдэг бол одоо нэгж ухагдахууныг тэмдэглэсэн тусгай үүрэгтэй үгийг нэр томьёо гэж хэлдэг. Жишээлбэл хуулийн нэр томьёо байна. Мөнгөлөгч, шүүгч, гэрч, шүүх, мөрдөн байцаагч гэд энэ бүгдээрээ яах нь хуулийн
хүрээнд хэрэглэгддэг хуульцын нэр томьёо байна. Хуульцын нэр томьёо. 15-ын A. За 16-д нь цэгийн оронд тохирох үгийг олдоорой гэж. Монголд 1990 он за буюу цагаан морин жил арчилсан хувьсгал яасан. Тэгэхээр энэ дээр буюу гэдэг тийм ээ болон бөгөөд баа гэсэн ийм 3 холбох үг байгаа. Тэгэхээр энэ холбох үгийн болон бөгөөд баа гэдэг нь бол хам сэдвтэн тохирохгүй, харин буюу гэдэг холбох үг нь бол өмнө дурдсан зүйлийг тодруулах зорилгоор хэрэглэдэг байхгүй буюу гэдэг холбох үгийг. Тэгэхээр 90 он ямар жил байсан бэ гэхээр цагаан морин жил байсан байна гэдгийг тодруулж байгаа юм. Тэгэхээр 90 он буюу цагаан морин жил гэж буюу гэдгийг тодруулах нь. За 17-д нь дуурайх язгуур бүхий хэсгийг олоорой гэж чинь. За дуурайх язгуур бүхий хэсэг нь аль нь юм бэ гэхээр зэрэг нөгөө жихэнд сонсогдож нүдэнд харагдана гэж дуурайх төрслөх гэдэг юмыг л багш нь хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр 17-гийн D хувилбар буюу ганганах, хоржигнох, тогших, хурхирах гэсэн энэ D хувилбарт байгаа эдгээр үгс бол дуурайх язгуур юм байна. Дуурайх язгуур юм байна. Дуурайх язгуур юм байна гэж ойлгох. За дараагийнх нь болохоор 18-д нь бас дуурайх язгуурыг олоорой гэтгсэн байна. За дуурайх язгуур нь юу вэ нэ? Жиргэх, архирах, хангинах, хөнгөнөх буюу бие хувилбар байна. Бие хувилбар. Бие хувилбар байна гэсэн үг. Бие хувилбар. За 18. За дараагийнх нь 19-ийг нь харъя хэдүүлээ. Бүгд ойролцоо утгатай үг бүхий хэсгийг олоорой гэсэн байна. За ойролцоо утгатай үг гэж дуудлага бичлэг өөр боловч утга нэг болон ойр үгсийг л ойролцоо утгатай үг гэж хэлээд байгаа тийм үү? Тэгэхээр зэрэг энэ сорилт болохоор зэрэг юу вэ нэ гэхээр үйлдэх, хийх, гүйцэтгэх, бүтээх гэсэн ойролцоо утгатай үг байна. Үйлдэх, хийх, бүтээх. За ямар нэгэн үйлийг хийх гэсэн л үг байна гэсэн үг. За 20 бүгд ойролцоо утгатай үг бүхий хэсгийг олоорой гэж. За ойролцоо утгатай үг бүхий хэсэг нь аль нь юм бэ гэхээр зэрэг юу байна вэ? Үршөөл, уучлал, нэгүсэл, хэлтрүүлэл буюу D хувилбарт байгаа эдгээр үгс бол юу ах нь ойролцоо утгатай үг байна. Ойролцоо утгатай үг байна. За 21 нь хоршоо үг бүхий хэсгийг олоорой гэж. Хоршоо үг гэдэг бол нэг хоёр үг нийлээд харилцан тэгш эрэхтэй зэрэгцэн холбогдоод бүтсэн нийлмэд үгийг хоршоо үг гэж хэлээд байгаа тийм ээ. За тэгэхээр зэрэг хоршоо үг нь юу вэ нэ гэхээр хоршоо үг нь юу юм бэ? Тэгэхээр зэрэг юу вэ нэ? Бие хувилбарт байгаа андгаа тангараг, дэс дугаар, гэр орон, хотор нүүдэл гэдэг нь бол хоршоо үг байна. Хоршоо үг. Тэгэхээр бие хувилбар байна. 21-ийн бие. За 22 дээр харъя. Бүгд ойролцоо утгатай хоршоо үг бүхий хэсгийг олоорой гэж байна. Яруу сандруу, бүрэг ичимхий, онгон дагшин, сайн муу гэдэг чинь. Тэгэхээр одоо ойролцоо утгатай үгдийн бас л сайн хэлсэн тийм үү? Бүгдээрээ утгаараа ойр. За энэ дээр болохоор зэрэг зүгчиг, чимээ шуган, эвд үе дагуурс гэсэн энэ холбоо өгсөл ойролцоо холбоо өгс байгаа. Ойролцоо утгатай хоршоо үг. За ойролцоо утгатай хоршоо үг нь энэ байна. 23 дээр харъя. За дараах үгсийн дарааллыг ажиглаад тэглээ асуучих юм нөхөө. Дараах үгсийн дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирохыг олоорой гэж чинь. За ажиглан зүй тогтлыг ажиглана шүү. Тоног төхөөрөмж гэж чинь. За тоног төхөөрөмж гэхээр зэрэг юу байна вэ? Энэ бол энэ дээр нэр байна тийм үү? Хараал ирвэл. За ямар утгатай байна гэдгийг сайн бодно. Хараал ирвэл. За нэр томьёо байна. Нэр томьёо байжснаа дараа нь юу болцсон?
ингээд ойролцоо эсрэгээрээ сөүлжсэн байна уу гэдгийг маш сайн хараад ирвэл эсрэг утгатай үг байна тийм ээ. Бүтээл төрвөл жаргал зовлон. Жаргал зовлон гэдгийн эсрэг болоод шүү дээ. Хөгжил дэвшил ойролцоо тэмээ юм аа. Эсрэг. Тэгэхээр одоо энд ойролцоо өчнө. Тэгэхээр зэрэг алийг нь бичих вэ гэхээр зэрэг 23-ийн бие хувилбар буюу үзэл баримтлал гэдгийг бичнэ. Үзэл баримтлал. Үзэл баримтлал. За дараагийнх нь 24 дээр харъя. За соронзон орон нэр томьёо том агуй нийлмэл үг нэмүү өртөг нэр томьёо халдсан хонь нийлмэл үг байгаа. Тэгэхээр нэр томьёо нийлмэл үг, нэр томьёо нийлмэл үг болцсон байна. Одоо тэгвэл энд нэр томьёо бичих хэрэгтэй. Тэгээ энэ дээр нэр дэвшигч гэсэн нэр томьёо бичих нэ. Нэр дэвшигч гэсэн нэр томьёо бичиж болох нь байна гэсэн үг. Тэгэхээр энэ зүй тогтлыг ажиглана шүү. Эхлээд юу вэ? Дараа нь юу вэ? Тийм маш сайн ажиглана. Салаавчилж орсон байгаа шүү дээ энэ чинь. За 25 дээр болохоор зэрэг бүгд нэг утгын зүйлчилгээ, түрүүний нэг утгын зүйлчилгээ ирсэн нэг төрөл зүйлд багтах үгс тийм үү? За согоовор, ерхөг, хунчир, зэгс, дэрэс, хяг буюу си хувилбар байна. Си хувилбар. За бүгд ургамлын зүйлийн нэр шүү дээ. Бүгд ургамлын. Энд дээр дээл хантааз гэдэг ингээ ууж гэдэг ингээ нэг төрөл явж ийсэн аа. Туурга гэдэг юм оноод ирэхээр бишүүлчихэж байгаа юм. Гэрийн туурга. Бугуй өвдөг гэдэг жийсэн аа. Туурай гэдэг энэ малд байдаг ид эрэхтэй ороод ирэхээр бишүүлчихэж байгаа. Тоороо гөлөг мөндөл за бүжин авгалтай гэдэг жийсэн аа. Шинэс гэдээ ороод ирчихэж байгаа. Тэгэхээр бишүүлчихэж байгаа. Гэтэ туулайн бүжин гэдгийг бөөгөр өчнө шүү. Үүгээр биш, өөгөр өчнө. Энд дээр алдаатай бичсэн байна лээ. За си хувилбар 26 дээр. За үр төлийг нь харгалзуулсан байна. Арслан. Арслангийн зулцаг юу юм? Гүюг. Тийм үү? За сармагчингийнх монш. Шилүүснийх юу юм? За шилүүснийхийг мэдэхгүй үнэгнийхийг мэдчих юм бол хамгийн сайн тааруулах, харгалзуулах ажил хийхдээ хамгийн сайн мэддэг зүйлийг эхлээл харгалзуулна. Хамгийн сайн. Үнэгнийхийг бол гавар гэдэг тийм үү? За тэгэхээр зэрэг энэ дээр нэгийн юу байх нь вэ? Г байх нь шүү дээ. Нэгийн Г. Сармагчингийнх нь В, хоёрын В, гурвын А, дөрвийн Б. За дөрвийн Б гэсэн юм хаа байна вэ? Энд нэг байна. Дахиад хаана байна вэ гэхээр зэрэг С нь энэ дээр гараагүй байна. Тэгэхээр С-ийн сонгоо шүү. С-ийн. Нэгийн Г, хоёрын В, гурвын А, дөрвийн Б гэсэн С хувилбарыг сонгоно. С хувилбарыг. За 26-гийн С 27 дээр харъя. Бүгд хийсвэр утгатай. За хийсвэр утгатай гэдэг бид нэр ярьсан тийм үү? Жаргал, зовлон, хайр гэх. Тэгэхээр гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй зүйлийг хийсвэр утгатай гэж хэлээд байгаа тийм ээ. Тэгэхээр хийсвэр утгатай зүйл нь аль нь вэ гэхээр С хувилбар буюу ухагтхуун, чадамж, эргэн шил, эрэлт, даяаршил, өртөг гэж. За энэ хийсвэр утгатай үг юм байна. Хийсвэр утгатай үг юм байна. Хийсвэр утгатай үг юм байна гэдэг. За тэгэхээр зэрэг 27-гийн С байна тийм үү? Энэ 28 дээр нийлэмж нэр томьёо бүх хэсгийг олоорой гэж. Нийлэмж нэр томьёо бүх хэсгийг олоо. За нийлэмж нэр томьёо гэхээр юу вэ нү? Гэхээр зэрэг энэ дээр нэг жухагтхууныг тэмдэглэсэн тусгай үүрэгтэй 2 ба түүнээс дээш үгийг нийлэмж нэр томьёо гэж хэлдэг. Жишээлх юм бол энэ дээр байгаа хөрсний илэгдэл, агаарын бохирдол,
усны хомсдол, ашигт малтмал гэсэн эдгээр зүйлс байх нь. Нийлмэл нэр томьёо. Нийлмэл нэр томьёо 28-ийн C. За 29 зөв харгалзуулсан хэсгийг олоорой. Итүүгэн их гэн тийм ээ. Гариг эрхэс, марал мичид, орчлон хорвоо. Тэгэхээр 29-ийн C хувилбар. 1-ийн Б, 2-ийн Г, 3-ийн А, 4-ийн В. За энийг ингэж олох нь байна. За дараагийнх нь юу вэ гэхээр 30-ыг харъя. Нүд хужирлах. За нүд хужирлах юу гэсэн үг вэ? Нүд хужирлах. Нүд үзүүрлэх юу гэсэн үг вэ? За нүд хужирлах гэдэг бол олон юм үзэж гайхан багтах гэсэн утгатай үг. Юм үзэж нүд тайлнаа гэсэн үг хэлээд байна. Юм үзэж. За тэгвэл нүд үзүүрлэх гэдэг нь ад үзэх гэсэн үг. Ад үзэх. За нүд тайлах гэдэг нь их юм үзэж амьдралын туршлага суух гэсэн үг. За нүд хуурах гэдэг нь ажлыг оромдох, хийсэн нэр зүүх гэсэн. Тэгэхээр нүд хуурах. Яагаад хүний нүд хуурсан ажил хийгээд амдээ чи гэлдэгдэг шүү дээ, тий? Тэгэхээр тэгж аа. За тэгэхээр ингээд тааруулчихна гэсэн үг дээрээ. Тэгээ 30-ийн D хувилбар нь зөв байгаа. 1-ийн В, 2-ийн Г, 3-ийн Б гэдэг. За 31 нь бүгд нэг утгын зүйлчлэл багтах хэсэг ялаараа гэж. За энэ дээр калий, магний, хлор, кальц, азот, уран буюу одоо химийн нэр томьёо. Химийн элементийг нэрсэн байна. Менделеевийн уялах систем дээр идэх химийн нэр юг элементүүдийг нэрлсэн байна гэсэн үг. За 32 цавдар, хээр, борлог, хул, зээр гэж энэ морины зүс байгаа. Хонгор гэдгийг сонгоно. Хонгор. Тэрнээс шар гэхгүй байх нь тийм үү? Хонгор морим нэх ухаан хонгор морьтой да улсын их жанжинда гэдэг үстэй. Тэгэхээр энэ зүс байна. За 33 нь айлгүй хүн үгэнд унах, агсан морин нүхэнд унах, зуурган хүн үннээ бардаг, цусарч зусаг ямаас хүүгээ бардаг гэдэг чинь. За энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг зуурган гэдэг үг бол цусарч гэсэн үгтэй ойролцоотойгтой үг. Энэ тодруулсан үг нь зуурган гэдэг үг байгаа. Тэгэхээр энэ бол цусарч буюу C хувилбар. Цусарч. За дараагийнх нь 34 нь бодлого осруулна тийм ээ. Бодлого осруулна. Үүрэг яхин хүлээн. Зорилт дэвшүүлнэ. Даалгавар биелүүлнэ. Мэдээлэл түгээнэ. Гэт 1-ийн Г, 2-ийн Д, 3-ийн А, 4-ийн В, 5-ийн Б-гээс C хувилбарыг сонгох нэ. C хувилбарыг сонгох нь. За дараагийнх нь жороолох, сайварлах, өргөх, шогших гэдэг нь бол морины явдал байна тийм ээ. Морины явдал. За тэгэхээр морины явдал заасан үг байгаа тул цогих гэдгийг сонгоно. Цогих. Тэрнээс биш хүн дээр бол гүйх гэдэг нь болж байна. Тэмээн дээр жонжих, диших гэдгийг сонгож болж шүү дээ.
За 36 дээр цовж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээрээ гэж. За цогох гэдгийг сонгох нь. За цовж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг нь эвд шаазгай буг барина гэсэн үг. Эвд шаазгай буг барина. Эвд шаазгай буг барина. Цовж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр. Шоргоочны үлгэр гэдэг шүү дээ. За дараагийнх нь хуучирсан үг бүхий хэсгийг ол. За хуучирсан үг гэдгийг бол мэднэ тийм ээ. Хуучирсан үг гэдэг нь юу ах нь? Урд өмнө идэвхтэй хэрэглэгдэж байсан одоо хэрэглэгдэхээ болсон үгийг хэлнэ. За алба говчир гэдэг үг байна. Алба говчир. Алба говчир. За 37 дээр алба говчир. Урд өмнө бол хэрэглэгдэж байсан. Нийгмээ дагаад хэрэгцээнээс гарсан. Энэ үгийг л хуучирсан үг гэж хэлээд байгаа. За 38 дээр удирдах, жолоодох, толгойлох, манлайлах, даргалах, тэргүүлэх, зааварлах гэж. За бүгд яаж ийн вэ? Удирдах байгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр зэрэг чиглүүлэх гэдэг нь зөв гэсэн үг. Чиглүүлэх. Чиглүүлэх гэдэг нь зөв гэсэн үг. Чиглүүлнэ. За буг, согоо, бодон, мэгж, бүрэх, тарч, он, шархчин гэдэг. За энийг болохоор зэрэг яаж ийн вэ? Бас харгалзуулж байна. За ийм юугаар нь харгалзуулаад байна тийм үү? Тэгэхээр зэрэг энэ дээр 39-ийн хувилбар буюу 1-ийн В, 2-ийн Г, 3-ийн Б, 4-ийн А гэсэн хувилбарыг сонгох нэ. За 40 дараах үгсийн утга үүргийг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой гэж. За мэдлэг, чадвар, авьяас, дадал, зуршил гэж. Хөвшил гэж. За энэ юу гэсэн үг вэ? Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр зэрэг мэдлэг, чадвар тийм ээ. За энэ дээр туршлага гэсэн үг орчих юм бол яг болох гээд байна. Туршлага. Бусд нь бол утгын хүрээний хувьд тохиромжгүй. Бусд нь бол утгын хүрээний хувьд тохиромжгүй үг юм аа гэдгийг ойлгоно. Тохиромжгүй. За 41-ийн дараах үгсийн утга дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой гэж. За цөл гоёо, хангай, зээргэн, тал цэцэг, ой мөчир, говь, цаг, хэрэгчэд одоо энд юу ичвэ гэхээр энэ дээр юу ичсэн байна вэ? Эхлээд нутгийн нэрийг ичсэн байна тийм үү? Бүс нутгийн нэр. Говь, цөл гэд, хангай гэд. Дараа нь ургамлын нэр ичсэн байж. Тэгэхээр энэ хоёрыг салаавчлсан байна шүү дээ. Цөл гоёо, хангай, зээргэн гэсэн байгаа бол одоо энэ дээр хээр гэсэн чинь ургамлын нэр ичсэн. Хээр ургадаг ургамал юу юм бэ? Тэгэхээр зэрэг энэ дээр харгана. Харгана. Говьд бол цаг ургадаг, ойд мөчир байдаг, талд цэцэг ургадаг, хангайд зээргэн байдаг, цөлд гоёо байдаг гэд. Тэгэхээр энэ дээр бол харгана гэдгийг сонгох нь байна. 41-ийн С. 42 дээр дараах үгсийн утга дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой гэж. За 42-ийн Д хувилбар буюу тамга гэдгийг сонгоно. За яагаад тэгж ийн үү гэхээр зэрэг энэ дээр юу байна вэ? Бодит утгатай үгийг хийсвэр утгатай үгтэй харьцуулсан байж байгаа. Одоо сөйлжлүүлээд явуулсан байж байгаа. Туг гэдэг бол бодит утгатай үг,
хүсэл тэмүүлэл хийсвэр утгатай нийлбэл үг. Соёмбо эв нэгдэл. Далбаа шудраг ёс. Далбаа гэдэг бол бодит үг, тийм ээ. За дараагийнх нь сүлд цог хиймэр. Дуулал түүхэн замнал. Энэ дээр тамга гэдэг юм арах нь. Тамга. За дараагийнх нь болохоор цэгийн оронд тохирох үгийг олоорой гэж. Цэгийн оронд тохирох үгийг олоорой. За тохирох ямар үгийг олох юм? Монгол бол эрсдэс уур амьсгалтай гаруун. Өвөл зун халуун хүйтний хэлбэлцэл ихтэй гэж. За тэгэхээр ерн гэдгийг сонгоно. Ерн өвөл зун халуун хүйтний хэлбэлцэл ихтэй байдаг. Эрсдэс уур амьсгалтай гаруун шүү дээ. Манайх ч ерн л зун хасах нэмэх 30 болчихвол өвөл нь хасах 30 л явчихдаг тийм ээ. Эрсдэс уур амьсгалтай ерн гэдгийг сонгоно. 44 дээр уруутахад унтаж идэх өөдлөхөд санах сэрх гэдэг. 44-ийн юу байх нь? Си байх нь. 44-ийн си байх нэ. За нэг 5 минут завсарлчаад үргэлжлүүлээ хэлцээний тесттэй хэдүүлээ. Хийсвэр утгатай үгийг олоорой гэж байгаа. За хийсвэр утгатай үг гэдэг маань нөгөө гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй утгатай үгийг хийсвэр утгатай үг гэж хэлээд байгаа тийм ээ. За энэ дээр бүгд хийсвэр утгатай үгээс бүрдсэн хэсгийг олоорой гэдэг ч байгаа. Тэр энэ дээр болохоор зэрэг юу байна вэ? Энэ хувилбар дээр байгаа. Зарчим гэхээр нүдэнд харагдахгүй шүү дээ. Зарчим, шинжлэл, хүсэл, зохицуулалт, нууц, чадамж гэдэг байна. Тэгэхээр хувилбарыг сонгох нь 46 дээр цэгийн оронд тохирох үгтэй хэсгийг олоорой гэж. За одоогоор малчид төлийнхөө 70% авсан бөгөөд төлийн хорогдол урд жилүүтэй харьцуулахад бага байна. Сүүлийн жилүүдэд малчид өвөл хаврын бэлтгэлээ яадаг бах вэ? Маш сайн хийдэг болсон бөгөөд учраас төлийн хорогдол бага гарах болжээ гэж. За тэгэхээр зэрэг учраас бөгөөд маш гэд бие хувилбар сонгох нь. Бие хувилбар. За энэ дээр бие хувилбарыг сонгоё. 47 дээр дараах үгсийн утга дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой гэж. За алга дарам, нүд алдам, нохой гаслам, чүмэг зарцсан, бие барих, барьц алдах, өр нэмгэн, чулуун зэрэгтэй усны тус шиг. За энэ одоо дарааллыг ажиглана гэдгээр зүй тогтлыг ажиглана гэсэн үг. За алга дарам гэдэг бол маш жижигхэн. Нүд алдам гэхээр маш том уудам орон зайг хэлж. Нохой гаслам халуун, чүмэг зарцсан маш хүйтэн. Хэлцүүгээр л илэрхийлээд нь шүү дээ. Бие барих, барьц алдах, өр нэмгэн, чулуун зүрхтэй. За усны тусаа шиг гэдэг бол яг ижилхэн гэсэн үг. Тэгэхээр тэнгэр газар шиг гэдэг нь бол өөр гэсэн үг. Огт өөр. Тэгэхээр 47 дээр D буюу эсрэгцүүлсэн. Одоо хэлц үгнүүдийг эсрэг зүйлэн жагсаасан байна. Тийм учраас энэ дээр тэнгэр газар шиг гэдгийг сонгох нэ гэсэн үг. За үгийн сан хэлцүүн тест бол харьцангуй амархан байгаа юм байна. Асуух зүйл байна уу? Асуух зүйл байна уу? 46 гэсэн. 46 юу? За 46 дээр нөгөө холбох үг нөхөх байгаа шүү дээ. Бие хувилбар буюу бөгөөд маш учраас гэдгийг нөхөх. Нөхчихсэн. За одоо найруулан бичих сорилго орохоос өмнө найруулга зүйн тест
44-ийг би 4 андуураад асуусан биш 46 гээ 44 дээр. 44 дээр уруудахад унтаж идэх өөдлөхөд санах сэрэх гэдэг байгаа. Тэрийг яах нь вэ? За. За багшийн дэлгэц харагдаж гин үү? Дүрслэх хэрэглүүр тамга мамганы зөрөгтэй харагдаж гин үү? Харагдчих. За одоо бүгдээрээ найруулга зүйн тест орохоос өмнө найруулга зүйн тест ер нь өөрчлөгдсөн. Ер нь монгол хэлний тест их бүгд өөрчлөгдсөн. Зөв бичгийн дүрэн бол яг нэг өөрчлөгддөггүй шүү дээ. Зөв бичих дүрэн бол огт өөрчлөгдөөгүй учраас дүрэн тайлбарлах. За тэгээд тэр жишээ өгнүүд тестүүдээс ганц хоёрхан өөрчлөгдөөгүй тестүүд орсон байгаа боловч найруулга зүй бол тестүүд нь ерөнхийдөө өөрчлөгдсөн. Агуулгын хувьд ч тэр тестүүд нь ч тэр өөрчлөгдсөн. За тийм учраас багш найруулга зүй дээр эхлээд найруулга зүй дээр эхний нөгөө хуучин номон дээр бол ихэвчлэн нөгөө найруулгын алдаа байдаг байсан бол одоо энэ тестийн номон дээр ихэвчлэн найруулгын төрөл байгаа. Найруулгын төрөлс орж ирсэн байгаа. За тэгээд дүрслэх уур маяг маш их орж ирсэн байж байгаа учраас багш нь шинээр дахин презентацийн бэлдээд онлынхоо юмыг дахин шинээр хийсэн. Тэгэхээр энэ Гуюг хааны цагтлын тамганы дардсыг энэ дээр ингээ улаанаар үзүүлсэн байна. Мөнх тэнгэрийн хүчин дор гэд. Мөнх тэнгэрийн хүчин дор далайн их Монгол улсын далайн хааны зэрлэг ил болохаа иргэн дор хөрвөөс бишир түгэ аюутга гэд. Тэгээ энэ бол Гуюг хаан даях нь цагталдаа энэ цагтал дээр энэ цагталд бичижсэн ийм юу байгаа юм. 1246 оны цагтал дээр шүү энэ чинь. Одоо Ромын папад Гуюг хаан цагтал бичиж илгээж явахдаа энэ цагтал дээр ингээд тамга дарж исэн байна. Тэгэхээр энэ дээр ганцхан тамга байхгүй байгааг харж байгаа. Энд нэг тамга, энд нэг тамга, энд нэг юу байна тийм үү? Тэгэхээр зэрэг энэ тамганы бичээс эхний ээлжинд ирж байгаа. Хамгийн нэгдүгээр тестэн дээр ирж байгаа. За хоёрт нь болохоор зэрэг найруулгын төрөл маш их ирсэн. Өмнөх тестэн дээр найруулгын төрөл бага байдаг байсан бол одоо найруулгын төрлөөс маш их асуулт ирж байгаа учраас багш найруулгын төрлийг хэлж өгөх гэдэг. За найруулгын төрлийг дотор нь албан бичгийн, эрдэм шинжилгээний, уран зохиолын хэл найруулга гэж ингэж ангилаад байна тийм ээ. Сонин нийтлийн найруулга гэж ангилаад байна. За тэгэхээр албан бичгийн найруулга гэж юу юм? Уран зохиолын найруулга гэж юу юм гэдгийг бид нэр үзэх мэдэх шаардлагатай, зайлшгүй мэдэх шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр уран зохиолын найруулга гэдэг бол дүр дүрслэлийг өөрийн үгээрээ гаргаж үзүүлэх одоо зорилготой урлагийн нэг төрөл байгаа шүү дээ. Зохиол бүтээл гэдэг бол тийм үү? Шүлэг, найр, өвлөл, тууж, роман гэдэг эднэр бол. Тэгэхээр зэрэг энэ уран зохиолын найруулга гэдэг бол бусад найруулгаас өөр, маш өөр. Сонин нийтлийн найруулга гэдэг бол бусад одоо хүмүүст мэдээлэх, ойлгуулах ийм үүрэгтэй найруулгын төрөл байгаа. Радио, телевизээр, сонингоор, сэтгүүлээр явах ёстой байх нь хүмүүст мэдээлэх ийм найруулга байна. За эрдэм шинжилгээний найруулга бол эрдэм шинжилгээний өгүүлэлгүүд, илтгэл, шүүмж, гарын авлага, ном сурах бичиг. За эрдмийн цол горилсон нэг сэдвт бүтээл эднэр бол эрдэм шинжилгээний найруулгаар бичигддэг. Эрдэм шинжилгээний найруулгаар бичигддэг байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг албан бичгийн найруулга. Та нарын энэ хамгийн сайн мэддэг арга төрөл байгаах тийм ээ. За албан бичгийн найруулга бол бусад найруулгаас өргөмс онцлогтой. Албан хэргийн бичиг баримтыг яг хөтлөж
ажил явуулдаг шүү дээ. Бид нэр ажиллаа бол ерөөсөө амаараа явуулдаггүй, дандаа л альбан бичгээр л явуулна. Тэгэхээр үг хэллэгийг шууд утгаараа сонгож найруулдаг ийм онцлогтой байна. Уран дүрслэл зөөрчсөн үг хэрэглэхгүй, нутгийн аялгауны үг бүдүүлэг үг хэрэглэхгүй, хилц үг хэрэглэхгүй, гадаад үг ордоггүй, бараг ордоггүй. За үгийн давтал олон боловч өөр үгээр сольж найруулах хэрэгцээ байдаггүй. Яг альбан бичгийн тогтсон нэг үг хэллэгээр л хэлсэн гэсэн үг. За албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримтчгийн хэл найруулгыг бол албан бичгийн найруулга гэж хэлээд байна. За албан бичгийн найруулгыг дотор нь юу гэдэг вөхөр нөгөө захирамжлалын баримтчиг, мэдээлэл авалгааны баримтчиг, зохион байгуулалтын баримтчиг гэж ангиллаад байдаг. Тэгэхээр албан бичгийн найруулгаар бичигдсэн энэ бичиг баримтаар бол яг албан байгууллага иргэд хоорондын харилцаанд хэрэглэж байгаа энэ бичиг баримтуудыг л хэлээд байгаа юм. За захирамжлалын баримтчиг за өшөө юу гэсэн бэ? Зохион байгуулалтынх нэг нь болохоор мэдээлэл авалгааны гэсэн 3 ангилдаг. За энэ дээр илгээх бичиг гэдэг юм та нарын тестэн дээр ирсэн байгаа учраас би энд оруулсан. За адил эрхтэй албан газар хүмүүсийн хооронд харилцах бичгийг ийхүү нэрлэдэг гэж. Илгээв, явуулах учир, илгээх учир, үүний тул илгээв гэх мэт тогтмол үг хэллэгийг хэрэглэдэг. Тэгэхээр энэ илгээх бичиг гэдэг юм байна. Айлтгах бичиг гэж байна. Айлтгах бичиг нь эзэн хаандаа өргөх бичиг юм. Эзэн хаандаа өргөх бичиг. Айлтгах нь гэдэг хүндэтгэлийн үгээр бичсэн байна шүү дээ. Тэгэхээр айлтгах бичиг, илгээх бичиг гэдэг юм байна. За өргөх бичиг гэдэг бас ирсэн байж байгаа. Өргөх бичиг гэдэг нь тухайн байгууллага хүнээс дээд байгууллага хүнд явуулах бичгийг өргөх бичиг гэж нэрлэдэг. Өргөх бичигт юу гэж бичдэг юм бэ гэхээр өргөх учир, өргөх нь өргөн мэдүүлэх учир, толилуулах нь гэх мэтчлэнгээр үгийг оруулан найруулдаг байна. За тушаах бичиг гэж байна. Тушаах бичиг гэдэг бол дээд газар албан тушаалтнаас доод газар албан тушаалтанд явуулах бичгийг тушаах бичиг гэж нэрлэдэг. За үүнийг хоёрын ангилдаг байгаа. Ердийн хүндэтгэлийн гэж. За шууд тушааж бичсэн ерийн бичигт бол тушаав, тушаах учир, үүний тул тушаав гэж ингэж бичиж болно. Харин хүндэтгсэн нөхцөлд тушаан илгээв, тушаан илгээхийн учир гэх мэтчлэнгээр ингэж найруулдаг. За дүрслэх хэрэглүүр гэж юу юм бэ гэдэг юм байгаа. За дүрслэх хэрэглүүр маш их орсон байгаа учраас энэ хэлний дүрслэх хэрэглүүр гэж юу юм гэхээр энэ уран дүрслэлтэй, уянга яруу, содон сонирхолтой, яруу тансаг тийм ээ болох энэ нөхцөл шаардлагын улмаас уран дүрслэлтэй ингэж бичдэг. За яруу хэрэглүүр гэдэг бол утга шилжүүлэн дүрслэгийг яруу хэрэглүүр гэж хэлдэг. За яруу хэрэглүүрүүд бол албан хэрэг шинжлэх ухаанаас бусад найруулгын төрөлд хэрэглэгдэнэ. Тэгэхээр албан бичгийн юунд найруулгад бол хэрэглэгдэхгүй байх нь шүү дээ яруу хэрэглүүр. За зүйрлэл гэдэг юм нь юу юм гэхээр нуурын ус шиг долгиотсон гизэг гэдэг чинь энэ хүний үсний энэ долгиотсон хэлбэр бол юутай адилхан байна уу? Нуурын устай адилхан байгаа юм. Нуурын устай адилхан. За зүйрлэл гэдэг маань юмс үзэгдний айл нэг шинжийг ялгаруулан тод томрон болгож тодорхой төсөөлөл төрүүлэх зорилгоор өөр төстэй юмс үзэгдэлтэй зэрэгцүүлэн тавьж дүрслэх ур маягийг зүйрлэл гэж хэлдэг. Зүйрлэл бол маш их хэрэглэгддэг, хязгааргүй өргөн боломжтой найруулгын гол хэрэглүүр. За 2 хүн эвтэй бол бас төмөр хүрээ мэт бих, 20 хүн эвгүй бол бас эвдэрхий балгас мэт гих мэтлэнгээр мэт шиг зөөргүй өөрцгүй гих мэт үгсээр бас энэ зүйрлэлийг илэрхийлдэг байгаа. За адилтгал гэж байна. Адилтгал гэдэг бол далд зүйрлэл юм. Далд зүйрлэл жишээлх юм бол оосор өвчгүй ордон оройн харин гурвалжин гэдэг чинь. Тэгэхээр адилтгал гэдэг маань бас л яг адилхан
Юмс үзэгдлийн аль нэг шинжийг товойлгон тодруулах зорилгоор түүнтэй төстэй өөр юмс үзэгдлийн нэрээр утга шилжүүлэн төрслөх ур маягийг адилтгалж илж байгаа. Тэгээд далд зөөрлөл гэж багш нь сая хэлсэн тийм үү? Жишээлх юм бол ядмаг эмгэн чадмаг шүүхтэй. Улаан бирүү ясан ходоцтой гэх мэтлэнгээр энэ онцгонд бол маш их адилтгал орсон байдаг. Адилтгал түнтгэр өвгөн түмэн жадтай гэх мэтлэнгээр тийм ээ. За жишээлх юм бол энэ адилтгах арга гэдэг энэ дээр юу гэж ийм вэхээр энэ алтан наран хүн ер нь бол энэ юу яадаг гэхээр өөрийнхөө сайн мэддэг юмтайгаа жишиж төсгүй байгаа шинжийг нь адилтгаж үзэж гаргадаг учраас ийм адилтгах арга бол маш их танин мэдгүй гол арга байдаг. За сэтгэлийн өнгө аясыг илэрхийлдэг чимэх үг гэдэг маань за алтан нар, мөнгөн сар, эрдний үйл гэх мэтлэнгээр за чухал онцлогийг онцгой хурцаар төрсөлхийг чимэг үг гэж хэлж байгаа. Онцгой маягийн урын яруу тодтгол чимэг үг гэж хэлж байгаа. За чимэг үг бол нэг энэ та нарын жишээн дээр байхгүй байгаа. За төлөөлөл байгаа. Төлөөлөл гэдэг маань шинж байдлаараа адил төсөөгөө боловч ямар нэг талаараа холбоотой хоёр үзэгдлийг тэмдэглэсэн хоёр үгний нэгийг нөгөөгөөр орлуулан түүнд утгыг нь шилжүүлснээр товч бөгөөд уран яруу илтгэх хэрэглүүрийг төлөөлөл гэж хэлнэ гэж. За төлөөллийн төрлүүд нь юу вэ гэхээр агуулгадж байгаа зүйлийг агуулж байгаа зүйлээр нь төлөөлүүлдэг. Жишээлх юм бол 2-5 хоол идлээ гэж юм тийм үү? Тэгэхээр 2-5 идэв гэхээр алив чи хідэн ямар хэр зэрэг хоол идэв гэхээр би 2-5-ыг идчихлээ цадчихлаа гэнэ. Яг одоо энэ 2-5 гэдгээр юу хэлээд байна гэхээр хоолыг л төлөөлүүлээд байна шүү дээ. 3 аягыг өөв гэхээр цайгаа 3 аяг гэдгээр төлөөлүүлээд байх жишээтэй. За юмны хэсгийн нэрээр бүхлийг төлөөлүүлдэг юм бас арга байдаг. Дөрвөн үлэн ам дагуулсан хөл хүн тамтан гэдэг чинь. Тэгэхээр үлэн ам гэдэг маань юу гэдэг нь гэхээр дөрвөн хүүхдийг нь хэлээд байгаа жишээтэй. За хийсэн эзнэр нь төлөөлүүлж болдог. Жишээлх юм бол нацаг доржийг унших, явуу хуланг шимтэн суралцах гэдэг ч юм. Тэгэхээр энэ нацаг доржийг унших гэхээр нацаг доржинд хийсэн бүтээсэн зохиолыг нь яах нь нацаг дорж гэдэг эзнэр нь төлөөлүүлээд байгаа. Хийсэн эзнэр нь. За энэ яг орлуулал гэдэг байна. Орлуулал гэдэг бол төлөөллийн бас нэг онцгой хэлбэр. За тэгэхээр орлуулал гэдэг бол тооны харьцаагаар шилжиж буй тооны төлөөллийг орлуулал гэж хэлээд байгаа. Ерөнхий тусгай тийм ээ одоо энэгээр хэлээд идэг. За дараагаар нь энэ орлуулал дээр яг үхээр нөгөө манай монголчууд чинь нөгөө хорлмаадаад байна чи яагаад хорлмаадаад байгаа юм гэхээр гэр бүл үүмэлэгчийг бол хорлмаагаар орлуулад хэлээд идэг. Гэр бүлийн орхигчийг шагдраар төлөөлүүлээд орлуулаад хэлээд идэг гэх жишээтэй байгаа юм. За хэтрүүлэл, ихсгэл, багасгал та нарын тестэн дээр ирдэг. За хэтрүүлэл гэдэг бол ихсгэл, багасгал гэсэн хоёр янзын одоо энэ илэрхийллийг хэлж байгаа юм. Хэтрүүлэн ихсгэн гэхээр зэрэг байгаа юмс үзэгдлийг байх хэмжээнээс нь хит дөвийлгэн илэрхийлсэн юм ихсгэл гэж хэлээд байгаа. Ихсгэл. Багасгал гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг багасгал гэдэг нь юу юм гэхээр байгаа хэмжээнээс нь хитрхи их багасгаад үзүүлсэн хэлж байгаа. Жишээлх юм бол та нарын тестэн дээр байж байгаа тэр цаашаа харахад цаад голын жараахаа наашаа харахад наад голын жараахаа тоологдмаар тийм үзэсгэлэнтэй гэх. Тэгэхээр энэ дээр ч гэсэндээ байж гэр нэвт гэгээтэй гишүүний улаан хацартай туурга нэвт туяатай тунгалаг улаан хацартай гэх мэтлэнгээр ингээ хэтрүүлэн давууж төрсөлсөн байгаа юм. Хэтрүүлэл гэдэг байгаа. Багасгал гэдэг бол яг үүний эсрэгээр байх ёстой хэмжээнээс нь хитрхи багасгасныг хэлж байгаа. Жишээлх юм бол аргийн чиний хар овоохон хаяа ба тооноор зэрэг
хар утаа бүргэж гадна хідэн муу тэрэг дэрэгдэн дэлгүүн чиний аргалыг дээлийн чиний хөтсөр бүтээсэн байж гэдэг. Тэгэд аргийн чиний гэр байна ч гэж юу ах вэ тийм ээ? Аргийн чиний жижигхэн гэр байлаа гэхэд аргийн чиний гэр байна гэж байхгүй шүү дээ. Тэгээ байгаа юмыг хит багасгасан. За. Дараагийнх нь болохоор өгөөдөл гэж байгаа. Та нарын тестэн дээр өгөөдөл гэдэг байж. За энд өгөөдөл гэдэг нь юу юм бэ гэхээр одоо энийг та нар уншаад үзвэл ойлгоно. Нар сарыг гэртээ мандуулаад навч цэцгийг хотондоо дэлгэрүүлээд явган нүүж нүцгэн жаргаараа гэдэг. Одоо магтаад байгаа юм шиг боловч яагаад юм? Нөгөөдхий чинь эсрэг утгаар нь муугар өгөөдөж шүүмжилж хэлээд байгаа юм байхгүй юу? Нэг сайнаар хэлээд байгаа юм шиг мөртлөөсөө нар сарыг гэртээ мандуулна гэхээр яах вэ? Нар сарыг гэртээ мандуулна гэхээр одоо гэр нь уранхай цорхой байх нь штэ. Гэр нь уранхай цорхой. Навч цэцгийг хотондоо дэлгэрүүлнэ. Хотондоо дэлгэрүүлнэ гэхээр зэрэг одоо хоньгүй малгүй болох нь штэ. Тэгээ малтаа бол юу гэж л хотонд нөөг сургаад ах үү тийм ээ. Явган нүгээд нүцгэн жаргаараа гэдэг. Тэгэхээр морь малгүй унах унаагүй өмсөх хувцсгүй байгаарай гэсэн юм өгөөдөл нь штэ. Тэгэхээр сайнаар магтаад байгаа юм шиг боловч яаж гинэ вэ? Эсрэг утгаар нь илэрхийлээд байгааг өгөөдөл гэж хэлээд байгаа. Өгөөдөл. За дараагийнх нь ёгтлол гэж байгаа. За та нар тэр ёгтлол ирж байгаа. Одоо 25 дугаар тестэн дээр ёгтлол гэж ирсэн гэж. Тэгээ бодит амьдралд байх ерөнхий хийсвэр хөгтгөн үзэгдлийг тодорхой дүрээр тойроо замаар өөр юм үзэгдлээ зэрэгцүүлэн тавьсан ёгтлол гэж хэлдэг. Жишээлх юм бол хоныг юу гэж нэх өөхөн бөмбөхөө арга сэгсэхэ гэдэг чинь тий. Тэгэхээр зэрэг энэ дээр юу гэж хэлээд инэхээр шууд бус далд утгаар тойроо замаар илэрхийлээд байгааг хэлээд байгаа. Шууд бусаар. Байна. Ярьж нэ. За тэгэхээр зэрэг ёгтлол гэдэг бол бүхэлдээ онцгон дээр байж идэг. Онцгон дээр. За амьтчлал буюу амьшуулах гэдэг юм бас та нар дээр ирээд байгаа. Тестэн дээр чинь амьтчлал бол адил талын өрмөц нэгэн төрөл. За хүний зан чанар, үг хэл, үйлдэл лиг амтан юмс үзэгдэл шилжүүлэн төрслөхийг одоо яг амьтчлал буюу хүнчлэл, хүншүүлэл гэж нэрлэдэг байгаа юм. Жишээлбэл цагаан юм хэвтэгээрээ тархална гэд амьгүй юмыг. За жишээлбэл энэ амьшуулал гэхээр өвгөн тас тэнгэрт үүрээ орхисон мэт дээшлэн хөөрсөөр отоход хөөрхий сүудэр нь газар тэнгэрийн завсарт төөрч шалгуулна. За мөн өглөө болгон гэрлэр саамшснаар дэлэнгээ дааж ядах улаан үнэ шиг од хевсээр зөөлөн мандах үедэр оргил эхлэн хөхийг нь лавшина. Амтай бүхэн амаа анган тэлүүлж асгаран буух наран дунд хөлбөрнө. Ховдог цэцгэс шүүдрээ бухна холын уулас сүүдрээ шилгэнэ гэдэг. Энэ маш гоё хэлсэн байгаа шүү. Тэгэхээр энэ бол амьшуулал буюу амьтчлал гэж. За үүний эсрэг нь юмшуулал гэж байдаг. Амьтчлалын эсрэг бол амьтай зүйлийг амьгүй болгодог. Амьтай зүйлийг амьгүй болгодог. Жишээлх юм бол өнжүүлийн хөх билүүний хитрхий гэдэг. Өөрийгөө эрлэж өрөөлийг
юу яах гэдэг үлээ нөө баавгийн лав өсрөнгийн шүлгэн дээр байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ билүү чулуу гэдэг бол юм. Тэгэхээр баавгийн лав өсрөн бол өөрөө хүн байгаа шүү дээ, амьттай юм. Тэгэхээр зэрэг өөрийгөө илээж өрөөлийг ирлэх өнжүүлийн хөх билүүний хилтэрхий гэдэг. Өөрийгөө билүү болгоод ингээ юмшүүлээд байгаа. За тойруулал байна. Тойруулал бол энэ шууд нэрлэхгүйгээр тойруу замаар ингэж нэрлэхийг тойруулал гэж хэлээд байгаа. Жавга тэнгэрийг тооноор газрыг үүдээр харах төдий болсоор уджээ гэдэг. Тэнгэрийг тооноор газрыг үүдээр харах төдий болсоор уджээ гэхээр чи энэ жавга бол хэвтэрт орсныг л тойруу замаар хэлээд юм тийм ээ. Тооноор газрыг үүдээр гэд тэнгэрийг тооноор газрыг үүдээр гэдэг. За энэ болцсон. За ингээ болцсон. Одоо найруулгын алдаа. Найруулгын алдаа маш их орж ирдэг байсан чинь одоо маш цөөхөн орж ирдэг болсон. За энэ дээр найруулгын алдааг бол дотор нь 10 ангилж үздэг. Ерөнхийд найруулгын бус алдаа гэж үзнэ. За найруулгын бус алдаанд ийм алдаанууд орно. Баримтын алдаа. За баримтын алдаа гэдэг бол баримт сэлтийг одоо сайн нэгтлаагүйгээс болоод алдаа гаргасныг хэлнэ. Жишээлх юм бол анх удаа Монгол хүн анх удаа сансарт ниссэн юм гэдэг. Анх удаа Монгол хүн сансарт ниссэн юм уу? Анх удаага Юрий Гагарин сансарт ниссэн юм уу, тийм ээ? Тэгэхээр зэрэг энэ баримтын алдаа болчихж байгаа юм. Санаатай буюу санамсаргүйгээр энэ баримтын алдаа үүсдэг. За логикийн алдаа буюу учир зүй алдаа байгаа. За учир шалтгааны үндсэн хуулийг зөрчдөг үгүйсгэлийн хууль гэхэд одоо хоёр өөр одоо үгүйсгсэн юм бол ижил байх боломжгүй тийм ээ. Хилцүүн алдаа гэж байна. За гоо зүйн алдаа гэж байна. За энэ гоо зүйн алдаа бол хит болхитуулах юм уу эсвэл хит чамирхах гэсэн хоёр үндсэн дээр үүсдэг. Жишээлбэл хонь ална гэдэг ч юм бол яаж юм хит болхитуулчих шүү дээ. Одоо хонь муулна, хонь төхөөрнө, хонь гаргана гэж хэлэх байтал чинь хонь ална гэж хэлчихээр зэрэг энэ гоо зүйн алдаа болчих. За найруулгын алдаа гэхээр энэ үг буруу сонгосон, үг илүүцсэн, үг дутсан, яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон, нэг үгийг маш олон давтсан, үгийн өнгө аяс гажсан алдаа. Нөгөө хараацсан жигүүр шиг тахирлцсан нарийнхан сайхан хөмсгөрөө гэдэг үгийн өнгө аяс гажчихж байгаа. Нарийнхан сайхан тэгээд тахирлцсан мөртөөсөө тийм нарийнхан сайхан ч байх юм уу тийм ээ. Гэх мэтлэнгээр юм алдаа байж идэг. За жишээлх юм бол гоо зүйн болон гадаад үг хэллэгийг их хэрэгсэн алдаа энэ дээр байж байна. Өөрөөр хэлбэл хотын фракц баг хурал удирдах зөвлөлийг эзгэн ч гэсэн энэ нөхцөлд тэд хүчтэй лидер бус жижигхэн жарах харагдах нь мэдээж гэсэн байна. Тэгэхээр энэ дээр яаж хүчих байсан бэ гэхээр өөрөөр хэлбэл хотын бүлгүүд баг хурал удирдах зөвлөлийг эзгэнсэн энэ нөхцөлд тэд хүчтэй тэргүүлэгч биш энгийн гишүүний тарагдах нь мэдээж гэж ütсэн бол зүв байх байсан. Гэтэл энэ дээр гоо зүй алдаа байна. Жарахаа шиг харагдана тийм ээ, жижигхэн жарахаа шиг гэдэг. За учир зүйн алдаа болохоор зэрэг энэ логикийн алдаа. За тулгад клуб Монголын чөлөөт бүхийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээн чөлөөт бүхийн эрэгтэйчүүдийн хөнгөн 4 жингийн шилдэг бүхчүүд оролцдогоор онцлогтой болдог гэж. Энд нөгөө сонин дээр гарсан юм биш үү? Тэгээ энийг яаж залруулжлах вэ гэхээр чөлөөт бүхийн эрэгтэйчүүдийн хөнгөн жингийн 4 төрөлд шилдэг бүхчүүд ордогоор онцлогтой гэж үчих юмыг хөнгөн 4 жингийн шилдэг бүхчүүд гэдэг ингээд оруулсан. Энэ алдаатай байгаа. За мөн алдаатай тест байж идэг тийм ээ. Бороо их орох нь ааруул хатахад нэмэртэй гиншүү гэдэг. Бороо их ороод их юм бол ааруул хатаад их юм яах юм тийм ээ. Хатахгүй шүү дээ харин. За үг буруу сонгосон, үг тутсан алдаа байж идэг. Жишээлх юм бол энэ Best Windows багийнхан гэдэг энэ дээр хийж байна. Мөнгөн медаль дээр буусан бол манай улсын шилдэг боовлонгч тэнийг лаас хөрөнгөөр ахлуулсан Eco School Garden баг хүрлийн эзэн боллоо. Тубан баг 4-р баригдсан байна гэж. Тэгэхээр энэ дээр Best Windows багийнхан мөнгөн медаль хүртсэн бол манай улсын шилдэг боовлонгчны нэг лаас хөрөнгөөр ахлуулсан Eco School Garden баг хүрэл медаль хүртлээ гэж тэгээд биччих хэрэгтэй байхгүй. За үг илүүцсэн алдаа гэдэг дээр энэ ингээд маш их одоо яг нэг үгийг хэрэггүй үгийг нуршсан л гэсэн үг. Ер нь бол
Маргааш нөгөөдөр нь гадуур хооллоход ердийн л 5-гаар байдаг порцоор нь өгч байна лээ. Энд хоёр их сурвалжийн тухай гэж. За маргааш нь гадуур хооллоход ердийн 5-г нь хоол өгчээсэй л гэж хэлэхэд л болно. Ердийн 5-гаар байдаг л порцоор гэх тийм ээ. Үг илүүцсэн алдаа байх жишээтэй. За ингээд найруулгын алдаа бол нэг хэсэг их ирдэг байсныг бодох юм бол одоо найруулгын алдаа бол ирэхээ болоод юу ирдэг болсон байна. Найруулгын төрлөө дүрслэх хэрэглүүр ирдэг болсон байна. За одоо бүгдээрээ зөв найруулан бичих чадвар гэсэн тесттэй ажилланаа. За ойлгосноо саяныхаа юунуудаас онлайн мэдлэгээс ойлгосноо одоо тэгээ тестэн дээр ажиллаад явахаар багш нь тайлбарлаад явна. Тэр нь тестнийхаа харталтанд тэмдэглээд явна тийм ээ. За уламжлалт эхийг албан бичгийн ямар төрөл багтахыг тодорхойлоорой гэдэг чинь. Жишээлх юм бол энэ юу вэ? Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлиг ил булхаа иргэн хүрвээс бишир түгэ аюу тугай. За энэ хэмээх бичиг нь бол юу юм бэ гэдэг ч байгаа. Тэр энэ их Монгол улсын үеийн тамган дээр бичсэн үг ээ. Тамган дээр бичсэн үг. Түрүүн би нөгөө Гуюг хааны тамганы бичээс гэд гаргасан шүү дээ. Ромын папад илгээсэн тамган дээрээ дарсан энэ бичээс. Тэгэхээр энэ дээр би хувилбарыг сонгох нь шүү. За дараагийнх нь хоёрт нь илгээв гэд хэлсэн байж байгаа. Илгээв гэд түрүүн багш нь хэлсэн тийм үү? Илгээв гэд хэлсэн. Тэгэхээр энэ илгээв гэсэн нь ямар бичиг вэ? Гэхээр зэрэг холбогдох байгууллагуудад хандаж явуулсан бичиг. Үүний тул зарлан илгээв гэдэг. Ингээ уншаад үзэх юм бол яг нь энэ дээр Богд Чингис хааны тархтын тэргүүлэгч Тайш Эрхбаатар нар Богд Чингис хааны гадна дотны тайлгын алт мөнгөн сан сав тайлгад хэрэгсэх зүйл хуучин журмаар олон ноёд ардын сүслэн өргөх зүйлийг хүлээн авахаар Богд Чингис хааны дүр шүтээнийг залж Тус аймгийн өртөө улаа хэрэгсэн олон хошуудаар явахын тулд үүнийг Харьяат аймгийн олон засаг хошуудад яар хүчлэн захихаар явуулаад хүрмэгц өөр өөрийн хандив эдний хэрэгсэх элдв бүрэн хэрэглэлтэй ирээн цагаан гэр нэжгээд шүүс, хүнс, агуулга, хонь, цай зэргийг хуучин удаа гарах хүрлцэхийг бодож урьдаас бэлтгэн хүлээлгэж саадгүй гүйцэтгэх ба хэрэглүүлэн өнгөрүүлсүгэ хэмээн үүний тул зарлан илгээвэ гэж. Тэгэхээр энэ бол Бадаргуул төрийн 20 оны 7 дугаар сарын 21-нд Бадаргуул төрийн 20 оны 7 сарын 20-нд захирагч Лаасварын зохиогоод захирагч Бунишир Хянан бариваа гэсэн ийм дээдлийн одоо холбогдох байгууллагуудад хандаж явуулсан ийм бичиг байж байгаа. Бичиг байж байгаа. За тэгэхээр энэ дээр илгээв гэдгийн доогоор нь зурчаарай. Тэгэхээр энэ бол дээд энэ газар хандаж явуулсан бичиг юм байна. Илгээх бичиг юм байна. За дараагийн 3-т нь шав боол дамдын сүрэн сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь гэж. За нөгөө түрүүн айлтгах нь гэдэг юм байсан тийм үү? За тэгэхээр зэрэг энэ ямар өнгө аястай байна вэ гэдгийг сайн бодож тооцоолох хэрэгтэй. Өчүүхэн мэдсэн явдлаа хичээнгүйлэн нугалбар бичиж богдын гэгээнээр айлтгахыг гуйхын учир мэхийн байцаавал өдгөө тулгар төр нээж элдв хэрэг зүйлийг хараахан дэгшлэн засах учир зүйн түргэн алгуурт нийлүүлэн шийтгвэл зохих хэдэн зүйлийн хэргийг жагсаан бичиж дэвшүүлэн айлтгах бас цохино. Дан ганц мунхаг шав боол дамдын сүрэн эрдэмгүй байвч хүнд хишгийг хүртээд морь нохоймод зүтгэн санаа хүчээ гүйцэтгэж түмэнд нэгэнт харуулахыг хичээе гэж. За энэ болохоор юу байна вэ гэхээр энд юунд явуулсан бичиг байна вэ? Загтал байна тийм ээ? Загтал. Загтал мөртлөөсөө хүндтгэлийн өнгө аястай байна. Айлтгаваас цохино, айлтгах нь гэд хичээнгүйлэн айлтгах нь гэд.
Тэгэхээр энэ бол Манлайбаатар Дамдын сүрэнгийн богдод бичсэн цагтл байна. Цагтл. Морь нохой мэт зүтгэн гэднэргээд бичсэн байгаа шүү. Тэгэхээр энэ хүндэтгэл үг хэрэгэлсэн цагтл байна. За 4-ийг нь харъя. Найруулгын тодорхойлолтыг төрөлтэй зөв харгалзуул. За найруулгын төрөл сая багш нь хэлсэн тийм үү? За тэгвэл одоо энэ дотроо бүр лавшруулад ороод ирсэн байгаа юм. Тогтоол зарлиг гэдэг бол албан бичиг. Тэмдэглэл сурвалжлага гэдэг бол сонин нийтлийн найруулга. Нэг сэдвт зохиол шүүмж сурах хүчиг хөтөлбөр гэдэг бол эрдэм шинжилгээнийх. Шүлэг аман зохиол тууж жүжиг гэдэг нь бол уран зохиолынх гэдэг. Одоо яг энэнийхээ ар арталт нь ингээ саяныхаа багшийн хэлсэн юмнуудыг бичнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бол албан бичиг юм байна. Энэ юу юм? Сонин нийтлэлийнх. Энэ сурах хүчиг гэдэг нь эрдэм шинжилгээ. Энэ уран зохиолынх. За тэгвэл одоо энэ дотроос харгалзуулах даалгавар ирэх юм бол хамгийн эхлээд хамгийн сайн мэддэг зүйлээс эхлээд харгалзуулна. Та нарын хамгийн сайн мэддэг юм албан бичиг байгаа шүү дээ. Тэгвэл энэ дотроос одоо албан бичгээ л олчих. Албан бичиг. За энэ дээр юу гэж юм бэ? Дистарал нь яруу хэрэглүүр гэж юм. За энэ үүднээс бүтээл сэтгэхүйн дүр төрслөөр бичдэг. Хэрэг явдлын учир явдлыг тайлбарлан мэдээлэх, дамжуулах, учир зүй нотлогоо хийдэг гэж байна. За энэ бол хэрэг явдлын тухай дистарал тоочин бичиж яруу хэрэглүүр ашиглалгүй, үгийг үндсэн утгаар нь хэрэглэдэг найруулга бол юу ах нь вэ? Албан бичгийн найруулга шүү дээ, тийм ээ? Албан бичгийн найруулга. За тэгэнгүүт л энэ дээр яаж гинэ вэ? Хоёрдугаарх нь бол албан бичгийн найруулга юм биш тийм. За тэгэхээр албан бичгийн найруулга бол А юм байна гэж. 2-ын А юм байна. За 2-ын А-тай хэсэг аль вэ гэхээр одоо энд ганцхан 2-ын А-тай хэсэг байна. Энд. За C хэлбэр. Тэгвэл өшөө цаашаа яах нь лавшруулна. За нэгдүгээрх нь бол эрдэм шинжилгээний найруулга байна. Эрдэм шинжилгээнийх. Гуравдах нь юу байна вэ? Дүр төрслөлөөр бичдэг найруулга бол уран зохиолын найруулга. Энэ бол мэдээлэх, дамжуулах, учир зүй нотлогоо хийдэг найруулга бол сонин нийтлийн найруулга. Тэгэхээр зэрэг энэ 2-ын А-тай тохирж гинүү гэдгийг цааш нь лавшруулад үзэхээр C хувилбар буюу 1-ийн В, 2-ын А, 3-ийн Г, 4-ийн Б гэдэг нь тохироод байгаа юм. За 4-дээр C-г сонгочих юм. За 5 дээр өгүүлбэрийг найруулгын төрөлтэй зөв харгалзуул. За найруулгын төрөл гэдгийг бас дахиад ороод ирж байгааз. За тэгэнгүүт л одоо энэ дээр яж гэнэ вэхээр зэрэг нэгдүгээрх нь юу вэ гэдгийг харчихна. Физик, химийн шин чанарыг тодорхойлов гэдэг шүү дээ. Энэ эрдэм шинжилгээний найруулга байна. За нарийн голын мөсөн дээр үдшийн одод мөнгөн аях шиг ингэ. Энэ уран зохиолын найруулга шүү, тийм ээ. 2-ын Г юм байна. За тэгвэл 2-ын Г-тэй 2 юм байна шүү энэ дээр. За 74 онд ингэсэн алтан медалийг эх орондоо анх авчирсан билээ гэдэг энэ яаж гинэ вэ? Сонин нийтлийн найруулга байна. Тэгэхээр энэ дээр 3-ын В буюу сонин нийтлийн найруулга. За энэ дээр энэ 3-ын В-г орчилж байна. За энэ хавсралтаар баталсуугаа гэд шууд харангуут энэ албан бичгийн найруулга байна. Тэгэхээр зэрэг 4-ийн А буюу баримтчгийн найруулга гэдэг ингэ орчилж байгаа. Тэнгүүт л B хувилбарыг сонгоно гэсэн үг. B хувилбарыг. За энэ мэдчилэнгээр нөгөө найруулгын төрөл гэдэг юмыг ойлгоцсон байгаа бол аль одоо сайн мэдж байгаагаасаа эхлээд яах нь вэ? Харгалзуулаад явна гэсэн үг. За 6-ад нь өгүүлбэрийг найруулгын төрөлтэй зөв харгалзуул гэж байгаа. За найруулгын төрөл нь юу юм гэхээр нөгөө нэг баримтчиг эрдэм шинжилгээ сонин нийтлэл уран зохиолч ороод ирж байна шүү дээ. За мод шатаахад органик үдсийн эсэлтээр 1.7 тэрбум тонн үрс хүчлийн хий ялгардаг гэж байгаа. За энэ бол эрдэм шинжилгээний найруулга дээр байдаг өгүүлбэр шүү дээ. За үрээ танихгүй үнэр болоорой, үрээгээ танихгүй баян болоорой гэдэг бол уран зохиолын найруулга юм байна. Тэгвэл энэ 2-ын Г юм байна. За 2-ын Г-тэй хэсэг энэ хаа байна? За 1-ийн Б-тэй 2-ийн Г-тэй хэр энэ B хувилбар болоод таарчиж байгааз. За бусдыг нь тааруулаад яг үзнэ. Энэ онд тус байгууллагын ажлын биелэлтийг 85.9% байна гэж ажлын хэсэг дүгнэлээ гэж энэ дүгнэлт
буюу баримтчгийн найруулга дээр байж болж байна, тийм үү? За таныг дэлхийн арга хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хинбэ гэдэг энэ ярилцлага байна. Тэгэхээр сонин нийтлийн найруулга. За тэгэнгүүт энэ 1B 2-ын гээ 3А гэд энэ би хэлбэр зүү юм байна. Тэгээд энийг цаг хэмнэх үүднээсээ бол та нар яах нь хамгийн сайн мэддэг зүйлээсээ эхлээд ингээд таргалзуулаад энэ дотроос олчноо л гэсэн үг шүү. Энэ дөрөвдүгээрх нь бол шууд асуугаад ярилцлага учраас сонин нийтлийн найруулга гэдэг ингээд ороод ирнэ шүү дээ. Дүгнсэн гэдэг энэ ажлын хэсэг дүгнсэнгээ баримтчгийн найруулга байна гэдэг. За 7-д нь дараах эхийн найруулгын төрлийг тодорхойлоорой гэж байгаа. Монгол хүний оюун ухааны чадвараар бүтээгдсэн юу гэж юм бэ? Морин хуур хөгжмийг 2007 онд олон улсын соёл шинжлэх ухаан боловсролын байгууллага болох ЮНЕСКО-гоос дэлхийн хүн төрөлхтний аман буюу утга соёлын шилдэг өвөр зарлан тунхаглаж батламж бичиг гаргалаа гэж. За тэгэхээр энэ юу вэ вэ? Тэгэхээр энэ бол мэдээ байна. Мэдээ. Тэгэхээр энэ дээр ямар мэдээ байна? Үйл явдлын мэдээ байна. Сурвалжлага бол биш шүү дээ. Мэдээ байна. Үйл явдлын мэдээ юм байна. Цаг үеийн болж байгаа үйл явдлыг зарлан түгээсэн мэдээ байна. Одоо ийм болж байна гэд зарлаад байна шүү дээ. За 8-т нь дараах шаардлага тохирох найруулгын төрлийг олоорой гэж. За мэдлэгийн ямар нэгэн хүрээнд багтахгүй, бүтээл төөрөхгүй, өмнөх судалгааг заахгүй, ишлэхгүйгээр бичихгүй. Зохиогч санаа бодлоо тогтсон нэр томьёо үг хэллэгээс гадуур илэрхийлэхгүй байх нь ямар найруулга вэ? Тэгэхээр эрдэм шинжилгээний найруулга, тийм үү? 8-д нь. Тэгэхээр зэрэг эрдэм шинжилгээний найруулга бол ишлэхгүйгээр бичиж болохгүй. Зохиогч санаа бодлоо тогтсон нэр томьёо үг хэллэгээс гадуур илэрхийлэхгүй байх нь энэ найруулгын шаардлага байдаг. Тэгэхээр энэ дээр 8-ын B буюу эрдэм шинжилгээний гэдгийг сонгох нь байна. За 9-т нь дараах шаардлага тохирох найруулгын төрлийг олоорой гэж. За том хэмжээтэй бүтээл маргаантай асуудлыг шийдсэн байх, судалгааны шинэ арга зүгээр бичих, онол практикийн өндөр түвшинтэй, шинэ ба шинэлэг санаатай, үзэл онол дэвшүүлсэн, мэдлэгийг системчлэн дүгнсэн, шинэ мэдлэг бүтээсэн нь ямар найруулгын шаардлага вэ гэж. За онол практикийн өндөр түвшинтэй, шинэ санаа үзэл баримтал дэвшүүлсэн байна гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүдийн нэг сэдвт зохиолох бол энэ шаардлагыг хангасан байх ёстой юм. Нэг сэдвт бүтээл. Өгүүлэг гэдэг бол уран зохиолын найруулга, тийм ээ. Захирамж гэдэг бол албан бичгийн найруулга, ярилцлага гэдэг бол сонин нийтлийн найруулга. Тэгэхээр энэ дээр нэг сэдвт бүтээл гэдэг эрдэм шинжилгээний найруулгын төрөл ороод ирсэн юм шүү дээ. За тэгэхээр одоо энэ дээр нөгөө нэг манайхан юу яаж байгаа? Одоо энгийн анхан шатны одоо ийм тест бол биш. Ойлгох төвшний тест биш. Бахна шүү дээ. Цаашаа ингээд хэрэглэх төвшин рүү ингээд яваад орчиж байгаа. За энэ эрдэм шинжилгээний найруулгад энэ орох юм байна. Албан бичигт энэ орох юм байна гэдгийг бүр ингээд сайн бодоод цаашаа орчиж байгаа байхгүй. За тэгэхээр 10-ыг харъя. Уншия. Дараах шаардлагад тохирох найруулгын төрлийг олоорой гэж. За үг шууд утгаараа байх нь харьцангуй ховор. Шууд утгаараа байдгүй юм байна. Дүрслэн илэрхийлдэг, зохиолын баатрын дүр, үг хэллэгийн онцлогийг гаргах зорилгоос үүдэн хуучин үг хэллэг, нутгийн айлгууны үг хэллэг, этгээд үг, бүдүүлэг үг хэллэг, хар ярианы үг, гадаад үг, мэргэжлийн үг хэллэг зэрэг утга зохиолын хэлний идэвхгүй үгсийг хэрэглэдэг. За энэ төрөл нь ямар найруулга вэ гэж. Ямар найруулга вэ? За тэгэхээр зэрэг зохиолынхоо дүрийг тийм үү?
онцлогийг нь гаргахын тулд ийм зүйл хийнэ гэдэг нь уран зохиолын найруулга. Уран зохиолын найруулга. Уран зохиолын найруулганд бол үйл явдлаа, дүр төрхийг хүний нүдэнд харагдтал дүрслэхийн тулд үгийн сангийн бүхий л боломжийг ашиглаж этгээд үг, нутгийн айлгууны үг бүх зүйлийг ашигладаг. За тэгэхээр 10-ын A буюу уран зохиолын найруулга гэдгийг сонгох нэ. Уран зохиолын найруулга. За 11 дээр нь дараах эхийг уншаад тохирох хариултыг олоорой гэж байна. За тайлбар хүргүүлэх тухай гэсэн бичиг байна. Бурхан хүнийг бүтээж бусдыг нь барилгачид бүтээсэн гэдэгчлэн хийсэн бүтээс нь нүдэнд харагдаж гарт баригдсан сайхан салбарыг манлайлан удирдах байгаа сайд таны энэ өдрийн амгалан эрхийн ялдамд хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэхэд байнга тусалж дэмжиж байдагт нь талархлаа илэрхийлье. Сайд таны хомсхон цагаас хомслон оюуныг тань хилээсэндээ хүлцэл өчсөв. Хүндэтгсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Батцэнд. За энд альбан бичиг байгаа уулна тийм ээ, тайлбар хүргүүлэх тухай гэдэг. Тэгсэн боловч багшийн нь зурцсан байгаа үгнүүдийг зураарай, хаалтан дотор хийгээрэй. Үг сонголт буруу хийсэн. Үг сонголт. Альбан бичиг байтал уянгийн хайлттай. Бурхан хүний бүтээгээ бусдыг нь барилгачид бүтээсэн гэдэг мэдэг гэл. Хомсхон цагаас хомслон оюуныг тань чилээх нэр. Энэ бол уянгийн хайлттай гэж үтсэн байна шүү дээ. Тэгтрүүл ашиглаад уран зохиолын найруулга шиг бараг зохиолч гэдэг юм ашинчтай альбан бичгийг олж иж. Тэгсэн учраас алдаатай байна. Алдаатай байна. 11-ийн B. За 12 нь дараах шаардлагад тохирох найруулгын төрлийг олоорой гэж. За баримт хэрэглэгдэхүүн үнэн зөв, учир зүйн тайлбар нотлоготой, зарлах, нөлөөлөх, шинжтэй, яруу сайхны таашаалд нийцсэн төрөл нь сонин нийтлийн найруулга болно. За зарлах, нөлөөлөх гэдгийн дагуур зураарай. Тэгэхээр сонин нийтлийн найруулгын гол онцлог бол бусдад мэдээлэх, зарлах, нөлөөлөх ийм үүрэгтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхгүй тэрийг мартаад манайхан яадаг вүлээ? Буруу мэдээлэл дамжуулаад идэх ш, тийм ээ, бусдад нөлөөлөх байгаа. Тэгээ одоо энэ хүмүүсийн сэтгэл зүйд ч гэсэндээ энэ муухай хэрэг хийсэн хүмүүсийг дээр үед бол хаалттай байдаг байснараа бүр бага байдаг байсан баг. Ил ингээд тавиад тахаар ингэж болдгийм байна гэдэг нөгөө сэтгцэн өвчтэй тэнийг юмнууд чинь дуурайгаад янз бүрийн муухай хэрэг бас хийгээд шүү дээ. Тэгэхээр энэ сонин нийтлийн найруулга одоо нийтлэгч байгаа олон нийтэд тавьж байгаа юм маш их цензуртэй бодож тавихгүй бол бусдад буруу нөлөө үзүүлдэг гэдгийг одоо энэ муухай жишээнээс харж болж байгаа юм. 13-ыг харъя. Аливаа байгууллага нь удирдах, зохион байгуулах үүргээ дамжуулан хэрэгжүүлдэг. Юугаар дамжуулж хэрэгжүүлдэг юм бэ гэхээр баримт бичгээрээ л дамжуулдаг. Тэрнээс алив гэл амаараа яриад те нэг ховоор ажиллаад ах юм бол энэ ажил урагшаа явахгүй шүү дээ. Бүх юм альбан бичиг, баримт бичгтэй байна. Ажил зохион байгуулсан ч гэсэн удирдамжтай. Удирдамжийнхаа дагуу хийх ажил нь тодорхой, хийх эзэн нь тодорхой, хизээ гүйцэтгэх хугацаа нь тодорхой байх юм бол бүх ажил урагшаа болно. Одоо энэ Z үеийнхний чинь яаж хурдан ажил хийх вэ гэхээр ерөнхийдөө бол одоо дээр үеих шиг захиргаадад ажил хийхэ болчихдоо шүү дээ. Ер нь бол яах вэ гэхээр ажиллаар л дарна. Ажлаар дарахын тулд бид нэр дандаа алавжуулна. Тэгэхээр баримтчгээр л гаргана гэсэн үг. За 14 нь цэгийн орон тохирох үгийг сонгоорой гэж байна. За ямар нэг материаллык тээгчд агуулгдсан зохих бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээллийг баримтчиг гэнэ. Баримтчиг гэнэ.
За баримт бичиг бол цаасан хэлбэртэй ч байж болно. Одоо дижитал буюу цахим хэлбэртэй ч байж болно. Тийм ээ? Тэгэхээр баримт бичиг бол хоёр хэлбэртэй байна ш. Цаасан болон дижитал хэлбэртэй. Тэгээд цохих бүрдлүүдтэй. За баримт бичиг гэдэг сонгох нь байна. За 15-ыг харъя. Баримт бичгийн стандарт гэдэг нь товчоор хэлбэл баримт бичгийн бүрдлүүд болон хэвлэмэл хуудсан тавигдах нэгдмэл шаардлагыг тогтоож улмаар улсын хэмжээнд нэг мөр журамлан явуулах зорилгоор гаргасан эрх зүй техникийн шинжтэй баримт бичиг байна. Тэгэхээр бүх юм стандарттай байдаг ш. Норм стандартын дагуу байвал зөв болдог тийм ээ. Тэгэхээр бүрдэл гэхээр 28 бүрдэл гэдэг ш. Баримт бичгийн одоо таамаг, тэмдэг, гарын үсэг тийм ээ. Бүх юмнууд байна. Толгой, тэргүү гэл. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр стандарт гэдэг юм бол ийм л юм байна. Ер нь бол хэвлэмэл хуудас гэхээр одоо альбан бланк байна тийм ээ. За 16-ыг харъя. Цэгийн орон тохирох үгийг сонгоорой гэж байна. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчөөс хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргасан баримт бичиг бол юу юм бэ гэхээр зарлиг. Ерөнхийлөгчөөс гарч байгаа гэж байна шүү дээ. Ерөнхийлөгчөөс эрх хэмжээнийхээ хүрээнд гаргадаг одоо юм бол юу ах нь зөвхөн зарлиг л байдаг. Зарлиг л байдаг. За 17 дээр цэгийн оронд тохирох хэсгийг сонгоорой. За байгууллага албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд удирдлагын үндсэн чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан баримт бичгийг захирамжлын баримт бичиг гинэ. За удирдлагынхаа үндсэн чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан баримт бичгийг бол захирамжлын баримт бичиг гэнэ. За захирамжлын баримт бичигт 7 төрлийн баримт бичиг байдаг тийм ээ. Зарлиг, захирамж, тушаал, тогтоол, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага тийм ээ. Энэ мэтлэнгийн баримт бичгүүдийг захирамжлын баримт бичиг гэнэ. Зохион байгуулалт, мэдээлэл авалгаа хоёронд орно шүү дээ. Бүгд гэсэн. За 17 дээр энэ. За 18 дээр цэгийн орон тохирох хэсгийг сонгоорой гэж байна. Төр засгийн удирдлагаас Монголын төрийн гадаад дотоод бодлогын асуудлаар үзэл бодол, байр сууриа илэрхийлэх буюу байгууллага хамт олонд тэмдэглэлт түүхэн үйл явдлыг тохиолдуулан мэндчилгээ төвшүүлж явуулсан баримт бичиг бол илгээлт юм. Монголын төрийн гадаадын төрийн хүнд тэмдэглэлтэйгээр явуулсан зүйлийг илгээлт гэж хэлдэг. Илгээлт. Илгээлт нь бол зохион байгуулалтын баримт бичиг. Одоо нэг ёсондоо мэндчилгээ төвшүүлж байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр илгээлт юм. За 19 дээр цэгийн орон тохирох хэсгийг олоорой гэж байна. Эрх бүхий албан тушаалтнаас тодорхой асуудлын дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготой баримт бичиг бол юу вэ? За энэ бол албан даалгавар юм байна. За албан даалгавар тодорхой яг тухайн ажлыг гүйцэтгэх, биелээгүй ажлыг биелүүлэх зорилгоор тодорхой хугацаатай даалгавар өгдөг. За одоо энэ гаражнуудыг одоо тэдний сарын тэдний дотор ингээд танах яах вэ? Буулгасан байна. Энийг ингээд цэвэрлсэн байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ газрыг чөлөөлсөн байна гэдэг ингээд албан даалгавар өгж штэ. Энэ бол одоо яах нь эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн асуудлын дагуу гаргасан заавал хэрэгжүүлэх зорилготой баримт бичиг юм байна. Баримт бичиг. За ингэхээр нэг танил хүн шиг юмнууд ороод ирж байна уу? Та нарт бол одоо нэг баримт бичгийн юм ороод ирэхээр л манайхан ч мэддэг юм байна, миний мэддэг юм байна гэдэг. Арай нэг нөгөө хийж үйлддэг ажил нь ороод ирэхээр танил юм ороод ирж байгаа шүү дээ найруулга дээр. За 2003 онд батлагдсан төрийн албан ёсны хэлний тухай хууль байгаа. 5 дугаар зүйлийн 5-ын 7-д
хот суурин газрын гудамж талбай нэр хаяг төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ хэмээн заасан байдаг гэж. Гэтэл Сүхбаатар дүүргийн 8, 9, 10 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах олон аж ахуйн газар албан байгууллага өөрсдийн нэр хаягийг Солонгос хятад хэлээр бичсэн байна. Иймд эдгээр хаягийг төрийн албан ёсны хэлээр бичиж солиулах ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулж хариуг зохих албан тоодоор мэдэгдэнэ. Тэгэхээр энэ бол энэ төрийн албан ёсны хэлний тухай хуулийн тэдийн 5-7-д заасан гэдэг бүр ингээ хууль оруулаад өгсөн шүү дээ. Тэр энэ бол эсийн хувилбар буюу хуулийг биелүүлэхээр гаргасан тодорхой үүрэг өгсөн даалгавар. Тодорхой хугацаанд зохион байгуулад хариуг зохих албан тоодоор манад мэдэгдээрэй гэдэг байгаа чинь. За ийм байна гэсэн үг. За асуух зүйл байна уу? За өнөөдрийн хичээлийн цаг ингээд дуусчихна манайхаа. Одоо та нар маань нөгөө тест ажиллахаараа хэлцээний тестээ бүрэн үзчихлээ өнөөдөр тийм ээ. Үгийн сан утга зүйн тестээ үзчихлээ. Тэгэхээр зэрэг үгийн сан утга зүйн тест, хэлцээний тестээрээ сорил үүсгээд өөрсдөө яах нь ажиллаад өөрийгөө сориорой манайхаа. За ойлгомжтой нөө хичээл. Манайх 12 дахь асуултаа таны гаргаад өгөөч. Юуны 12? Найруулга зэн үү? Тэгээ нүүд систем дээр хариултаагаа зөрөөд авах юм. Энэ 12 уу? Тийм мөн багш. За энэ болохоор зэрэг яаж ийм вэхээр дараах шаардлагад тохирох гэж байна. Тохирох найруулгын төрлийг нөхөж чирээ. Зарлах, нөлөөлөх шинжтэй яруу сайхны таашаал нийцсэн төрөл нь бол сонин нийтлэлийн найруулга. Тэгээ зарлах, нөлөөлөх гэдгийг доогор зураарай. За энэ асуултыг би нэгтлээд систем дээр нь байгааг нь хараад юм ба. систем дээр хариу нь юу гэж байна? Систем дээр хариу нь болохоор эрдэм шинжилгээний гэдэг хариу нэрээ дүү гэж гарч ирээд байна. За би энийг хараад засч өгье. Энэ нийтлэл юм болгоо шүү. За. За сайхан амраарай манайхаа. За баярлалаа өгшөө сайхан амраарай. За баярлалаа сайхан амраарай. За хичээлдээ идэвхтэй оролцсон бүгдэнд нь баярлалаа. Өдөрөө сайхан амраарай. Тэг амралтын өдрөөр сорил шалгалтуудыг бас үүсгэж өгөндөө өөрөөсөө бас нөгөө үдсэн сэдвүүд дээрээ сорилуудаа үүсгээд ажиллаарай. За одоо манайхан систем дээр асуух юм байна уу? Өдөрөө холбогдсон дээрээ асуух юм байвал систем дээрээ асуугаад заалгаад аваарай. За та хэд маань асуух юм байхгүй юу?